Soul Lab. Сайн байцгаана уу? Soul Lab-д иргэн тавтай морил. За бидний өнөөдрийн контентын маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрч байна. Бас л адилхан маш гайхалтай, гоё зочидтой өнөөдрийнхөө дугаарыг бид хамтдаа эхлүүлж байна. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай найз дөөчин Монгол Улсын санчир мөн одоо миний хайрт найз инклюзер хөтлөгч улаан хулангаа тэр нь нэр нь олсон те хулан маань ирсэн байна. Мөн манай нэвтрүүлгийг маш гоё утга учиртай болгож өгдөг сэтгэл зүйч Маралгаа маань ирсэн байна. За одоо сайн байцгаана уу? Сайн уу? Камерын урд уулзсан Сони юм аа. Зя өнөөдрийн маань одоо ерөнхий сэдв нь итгэлцлийн тухай ер нь маш итгэлтэйгээр ярьцгаая. Тэгээ манай контент бол бүсгүйчүүдэд айгуу гоё хань болох зорилготой. За тэгээд хосын харилцаанд бас юм гоё мэдээлэл өгөх, туслах, дэмжих ийм одоо зорилготой. Тэгээд хосын харилцааг ярихаар угаасаа хамгийн чухал зүйл бол итгэлийн асуудал гэдэг шүү дээ. Хамгийн чухал юм нэ маш бас эмзэг тий. Тэгээд итгэлцлийн тухай ярих гэж боллоо. За тэгээд тэрнээсээ өмнө үзэгчдтэй нэрээ сонирхуулж хэлэхэд манай санчир хулан хоёрын маань нөхрүүд багын best friend-үүд одоо нэг одоо boys crew-гийн бэрүүд нэг ангийн crew-гийн одоо нийлдэг хоёр өөр анги гэхдээ нөгөө яг нэг дашны нэг сургуулийн нэг дашны найзуудын одоо бэрүүд гэдгийг бас зүгээр яах вэ? Сонирхуулахад гэж. За хүмүүс одоо ингээд хосын тухай ярихлаар тэр хүн өөрөө хосын амьдралд хэр туршлагатай юм бэ гэдг нь бас сонирхолтой хамгийн ихний асуулт байх л да. Манай санчир хулан хоёр бол хоёулаа одоо удаан хугацааны гэр бүлийн доктортой харилцаатай, хоёр хүүхэдтэй, гурав дахь нь гидсэндээ байна ч гэнэ үү тийм ээ. За хулгай болдоо хоёрын тухай энэ товчхон ярил гэж. Тий танилцаад хэр удаж байгаа. За одоо юу асан бэ? 14 дахь жилдээ орсон байна. Бид тэр чинь танилцаад шууд суусан. Ерөөс нэг сарын дараа суусан. Тэгээ одоо 14 жил болсон байна. Гайхалтай. Тэгэл гадаадд танилцаал хоёлаа мэдгүй уулзаал амар юм хүчтэй хурдан тэр харилцаа нүүссэн. Тэгэл 14 хоног нэг өдөрч зогсоогүй болцсон. Тэгээ хөвгт болсон. Тэгээд 15 дахь хоног дээр ихний хөвгтэй. Тэгэл аавч болоод хамт амьдрал тэгэл одоо ингээ 14 жил болж байгаа юм байна. 14 дахь жилдээ орцсон явж байна. Сая 13 дахь жил дээрээ хормоо хэлсэн байдаг. Дараа нь түүхээс олсон чи амар сонио. Бүр тэр одоо Монголоос хоёулаа явхаасаа өмнө тулгаа намайг зурагтаар үзчихсэн ч шиг тийм сонио. Одоо университет өөрөө хөтлөлтэй гэсэн. Амди боо. Ерөөсөө би чинь университет ямар ч бичлэг энэ байдгүй байхгүй яа. Тэгэхээр тэр чинь бүр хоёр дахь университет нөлөө яг 10 онд явахынхаа өмнө ороод тэгээ яг нөгөө нэг 25 руу ордог дээр гусагч байлаа шүү дээ би чинь. Тэгээ манай ариун нэгч чинь над дуугаа ойлгохгүй бол ингээд. Тэгээ би чи бодоод ариун нэгчтэй уул ойлгочихсон шүү дээ. Тэгээ яг тэр перформанс гарч исэн гинэ. Сэн тулаа гэжтэй яг гэрээ зөрлөж исэн гинэ. Сэн чи би нэг юм цагаан палачтай юм улаан балерина өмсөн байхгүй юу? Тэгээ нэг юм жаз үсмэсээ цэцэн юм яг тэр үедээ жаз мэдэхгүйсэн ч гэсэн яг жаз руу оруулсан дууд болохгүй юу? Тэгээ хасагцсан. Тэгсэн чинь тулгаа яг юу ажиллана. Энэ охинтой танилцах юмсан да гэж бодчихсон. Үгүй ээ. Хүмүүс одоо яг нөө Дэвид Бекхэм, Виктория Бекхэм хоёрын түүх шиг тийм. Дэвид Бекхэм чи Викторияг зурагтаар хараад би энэ охинтой суун гэдгийг харсан гэсэн шүү дээ. Тулгаач нь баг Бекхэм юм шүү. Би Виктория. Тэгээд тэгсэн чи хараа яг дараа нь ингээ битүүр юм ярьжсэн аа. Тэр нь бүр суучаа баг 3-4 жилийн дараа зөв амар сон нэг юм ярьжсэн аа. Чи энэс цагаан палаж нэг улаан балерина өмсөжсэн үгүй. Би бүр амар. Тэ яашаа. Тэсэн дүүгээ зургтаа UBS-ээр үзчихсэн шүү дээ. Яг таасаа зориулж та энэ охинтой танилцаад
хамт байвал ингээд мэдхгүй одоо царай. Юу гэдэг чи мэдхгүй тэр ингээд нэг юм тийм мэдрэмж төрсөн юм шиг. Тэгэж бодож исэн ингээл тэгэл тэр үед чи би чи унжууг юм чаа. Энээс салахгүй. Юу ч болсон аваад төлөө. Тэгтээ ер нь тэгэл яг л надаа заяацсан хандаал гэж боддоо шүү дээ ер нь нөхрийгөө. Аашцсан байгаа байдал таарч төгсөж байгаа бүх юм л ингээ яг сайхан ингээ нэлчихсэн. Эсвэл нэг ингээл болчихсон хоёр юм болоо тэгээ одоо ямар ч байсан нэлээ олон жилийнхаа талыг туулцсан явж байгаад амар хаппи байдаг. 14 жил гэдэг бол маш их хугацаа. Тэгэхээр одоо баг бидний үеийнхэнд ярьж одоо флекс тэр хугацаа. 28 тал. Тийм 14 жил хугацаа ч дугай баймаа гэд те баг ийм одоо нэг юм гэр бүлийн нэг юм уртудаа хугацаа өргөлөхэд ч юм уу үргэлжлүүлэхэд ер нь юм челленжин байгаа яг одоо бидний насныхны одоо хямралтай байгаа ч юм өөрсдөө сайн ойлгож чадахгүй байгаа ч юм уу энэ үе дээрээ 14 жил доктортой гэр бүлийн харилцаанд байсан гэдэг бол одоо та хоёрын ч тэр хувьд асар том юм төлөвшлийн бас нэг тийм нэрийн утас болж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Хулингийн үед болдоотой. Бит хоёрт харьцуулахад айгүй залуухан осууд юм байна. Жохон шинхэн юм. Тэгтэл бас 5 жил болж байгаа. Яг одоо яг гэр бүл одоо хосууд болоод тэрнээс өмнө ингээд найз нөхөд ингээд нэг юм найз нөхдийн хүрээлэл донд би бинийгаа таньдаг. Чи тэрэн ингээд тэгсэн мөртлөө хамт нийлээ шоудаа явчихдаг ингээд нийлээд хов яриад би биенийхээ X-Max-ыг яриад яваадагдаг. Nice. Тийм байсан байхгүй. Тэгээ яг хосууд болоод 5 жил айгүй сонирм. Манай найзууд, миний найзууд тэгээ болдогийн найзууд та хоёр айгүй гоё тохирноо. Та хоёр нийлвэл айгүй power couple болноо ч гэж ах шиг. Та хоёр ингэ гэдэг байсан байхгүй. Би болохоор тухай окей. За мэдгүй. За харж иж олё гэд. Болдоо болохоор тэнд ингэ тэгээ жоохон айгүй сэн яг чи надаас жоохон айгаад идэг гэсэн. Би одоо тийм хүн амар. яг хүчтэй мэдэн завдаг ч юм уу тийм байж болох шүү дээ. Жоо эмээгээд идэг байсан ч гэнэ үү? Халдаж чаддгүй. Тийм байсан гэсэн. Тэгээд ингээд нийлээд хосууд болсон чинь манай найзуудын үнэхээр зөв байсан байлээ. Хүн чинь бас миний хараагүй байсан юмнууд, бид хоёрын хараагүй байсан юмнуудыг өөр хүмүүс хараад болдгоо юм байлээ. Тэгээ одоо бас яг надад нэг юм пазл эвлүүлсэн юм шиг санагддаг. Ингээд орж байгаа юм шиг. Хамгийн сүүлийн тэр нэг писийг яг ингээл так гэл хийгээл таараад зүг ингээд дүрс бүтэн болох тэр мэдрэмжтэй яг адилхан тий. Би бүр ааш шоконд орчихсон. Би ч нөгөө нэг Монгол дээрэл Тулгааны барын найзтаас хамгийн их болдоотой танилцал. Болдоо чи нэг юм Америкаас шилжүүлээ. Нэ удаан батлах мэдрэмж өгдөг тийм үү шүү дээ. Нэг их юм ярьж мэрдгүү бас нэг манай нөхөр ч бас ер нь их олон юм ярьдгүү. Миний ойс нэг адилхан. Хоорондоо яаж гэж юу ярихгүй яваад идэг юм. Тэгээдсэн чинь нэг тоглолтоо гээд fat cat дээр ижсэн чинь болдоо ирнэ гэж найз охинтойгоо гэдгсэн. Үгүй найз охинтой болсон гэсэн. Тийм ингээд. Юу ч ярихгүй сэрэг даа. Ингээд хаа ингэж байгаа. Тэгсэн чи арай хулан өрөөд би ч хулан болохоор яг угаасаа хөтлөгч хийжсэн. Тэгэл одоо social internet-ийг мэдчихэж штэ бит хоёр чи би бинийгаа дагдагч үл яадаг ч үл тэрнээс өмнө дагдагч үл. Тэгэл угаасаа тэгээ хулан байж хахаар би бүр тэгтээ надаа яг төрүүлэл бас яг хулан болтоо гэж сонгоцсон юм байна гэж бодлоо. Манай болтоо ч нэг юм өөрөө хөдөлгөөн ихээр гүч юм шиг би яг амар сайн мэдэхгүй л директорны хувьд тэр чи өөр байж магадгүй би ч найзын нүдээр хараад шүү. Өөрөө харж байгаа. Тэгэл вау гэж бодож ирсэн нэ амар. Гэхдээ яг тохирцол санагдчихсан. Тий. Бүр яг нэг тэгээ ингээ хулантай чи би яг уулзч үздэг гэж. Тэгээ ярьсан чи яг амар чөлөөтэй юм л тэр за яг болтоо ч өөрөө нэг юм бас юм харахад ийм мөртлөө ер нь жоохон чөлөөтэй юм баггүй юу? Нэг тийм амар ингэж бүр сүртэй ингэж бие бариаддаг. Тэгэл за окей. Ер нь сайхан таарчихсан госууд болж байгаа ч штэ гэсэн чинь тэгэл хүүхд мөхтэй бол нохон муутай бол. Би бас нэг сони юм лхөө. Би үгүй танин мэдхүү гахаас эхэлдэг юм яа тэгээд үйл мэдгэцэхгүй амьдрал дээр бууж ирсэн юм аашаа. Айгуу сонирхол гэдэгтэй. За сонир мань биш яах вэ? Зүгээр сонир ч юм уу? Ядраа тэр ярихгүй те манай марлгаа одоо та нөхөртөө эдэн жил болж байгаа гэж бодож байна. Яна буруулж ирсэн. Битэрийн гол юм уу дэшээ бодож. За марлагагийн одоо relationship-ийн хугацааг одоо анх нөхөртөөгөө яаж
танилцаад өнөөдөр хүртэл хамт байгаа мааг сонсоод би бас айгу гайхсаа. Тэгээд энэ тухайга манай бас юу Жөөрө жоох охин юм биш үү? Тэгэхээр чи 14 бол биш баха. Үгүй болоо. 14 жил мэдгүй арайда энэ тухай та яриач. Агаас нөгөө сэтгэл зүйч учраас хэр баргийн байнга өөрийнхөө хувийн амьдралыг яриад боломж байдаггүй. Бид 15 тагаас хойш хамт байсан. Тийм тэгээ 2 хүүхэдтэй. Одоо гэхдээ за хидтэй гэж ааш. Ер нь арилцгаар хитэн жил байгаа. Тэгэхээр ер нь баг ингээд тийм үстэй байна. Баг та хоёр шиг байгаад байгаа. Тийм үстэй. 10 жил тийм. Вау. За тийм. Баг нэгнийгээ өсгөлцсөн хүмүүс. Хамт өссөн ш нэр ингэ. Тийм. Нэгнийхээ төлөвшөл 15, одоо 16 юу гэдэг бүх юмд хамт исэн байгаа байхгүй Тийм. тийм. Мэргэжлээсэн ч өмнө 10 жилээ төгсөөлсөн. Аха. Тэгээ 2 хүүхэдтэй. Тийм байгаа. Сая яриа сууж байхад нь бас гоё юмнууд бодогдоо л байлаа. Гоё асуулт асуулаа манай уян яг нөгөө түүхийг яриулаад гэр бүлийн зөвлөгөөн дөр хосууд орж ирэхээр бас ингээд нөгөө богино түүхээ яриач гэдэг асуулт байдаг. Тэ энэ бол зүгээр л нэг тандалтын асуулт. Тэгээ яагаад тэрийг хараад байгаа вэ гэхээр удаан хугацаанд хосууд байх тусмаа бидний ой санамж өөрөөр зураглалаа өөрчилж байдаг. Тэ анх танилцахдаа ярьж байгаа нэг өөр, 5 жилийн дараа нэг өөр, бараг 10 жилийн дараа бараг яах гэж танилцав даач болчих магадaltaй гэсэн. Эсвэл 15 жилийн дараа зарим танилцсан энэ гол поинтуудад хоёр бол амар ярьж штэ тий. Тим өнгөтэй гэж ирж байгаад ярьж байгаа байсан тий. Тэгтэл хэрвээ хосын харилцаа муу яваад ах юм бол энэ нөгөө датанд өөрчлөлт орчдөг байна шүү дээ. Зарим дурсамжуудыг мартдаг. Эсвэл зарим дурсамж сөрөг болоод өөрчлөгдөд хадгалагдчихдаг. Inside Out гэдэг кинон дээр ингээд нөгөө яа шар өнгөтэй бөмбөлгнүүд өөр өнгөтэй болоод зарим нь хаягдаал ингээд идэг шүү дээ тий. Яг тэрэн шиг. Тэгээд хосынхоо сайнаар дурсгалбгүй. Амар гоё байсан тэгсэн тэр амар юм түүх байх албагүй байхгүй юу? Тэ номын сан танилцж болно, мэдгүй бааран танилцж болно тий. Яаж танилцсан байж болно шүү. Тэр чухал биш. Тэр хүнтэй холбоотой анхны дурсамж түүхүүдийг зүгээр л маш тод санаж ах хэрэгтэй гинэ. Хэрвээ тийм байх юм бол харилцаа эрүүл байна гэж дүгнж болдог. Тэгээ сая бүр ингэж detail 14 жилийн дараа ярьж байгааг нь хараад вау тий энэ дурсамж ямар амар хамгаалттай юм бэ. Тий энэ хоёр нэгнийхээ талаар эерэг бодолд хамгаалсан байгаа нь шууд харагдчих шиг байна. Яагаад гэвэл муугаар бодох тусмаа л тий тэр яагаараа шал угааж ахта гэл ингээд нөгөө яагаад 3 жилийн дараа хэлж ийн гэл өнгөрсөн дурсамжуудыг буцаагаад сөрөг болгоод яваад идэх юм байна тий. Тэгэхээр гайхалтай сонсогдлоо. Одоо сая жишээ нь одоо сая ярьж штэ те ингээд хараал ингээд баг шууд итгэсэн. Гэл ээж хараал бас ингээд итгэсэн. Энэ хүн л юм байна гэж ботсон гэл найзууд ч гэсэндээ та хоёр гоё тохирно гэж хэлсэн ч юм уу. Тэр чинь бас ингээд найзуудын хувьд ч гэсэн энэ хоёр хамт байвал гоё доо гэдэг итгэл те. Одоо юу гэдэг ээжийн хувьд ч гэсэн тулгааг хараад энэ хоёр хамт байвал гоё доо гэдэг дажгуудээ гэдэг тийм итгэл байгаад байгаа байхгүй. Гэхдээ анх хараад төрөх итгэл нэг өөр, хамт байсны дараа одоо өгж байгаа тэр итгэл гэдэг чинь бас шал ондоо зүйл шүү дээ тий. Ер нь энэ урт удаан хугацаанд итгэл гэдэг зүйлийн одоо маш чухлыг мэдсэн тэр момент байсан уу? Байсан бол тэр нь юу байсан бэ гэдэг одоо яг хамт байх хугацаанд хосуудын илтгэл гэдэг мэдээж чухал. Хэр чухал вэ гэж би асуухгүй мэдээж чухал. Гэхдээ чухал гэдгийг ойлгуулсан тэр момент юу байсан бэ? Нэг юм болсон шүү дээ. Би тэрийг бодохоор бүр ингэж айгаад байдаг байхгүй. Одоо яг наад чинь итгэл ингэж явандаа үүссний кейс чинь бит хоёрын амьдрал байхгүй юу? Яг ингэж танилцаад нилээн удаан 2 3 4 жил ингэ байж агаад явандаа би энэ хүн энэ ингэж найзуудтайгаа шоудахаараа юм байна. Уухаараа юм байна. Охинтой уулзахаараа ингэ гэдэм байна. Салалтыг ингэж даван туулт юм байна. Би ингэж бүх амьдралыг хажуу талаас нь харж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо үнэхээр одоо цаанаа ингэж сайн залуу байна. Гэдэм сонин зам байхгүй юм байна. Их боломж юм гэж итгэлцэл төрж байгаа шүү дээ. Тэгээд бит хоёр үерхэд хамт амьдраад эхэлсэн байсан. Нохойтой хүүхэдтэй болоогүй. Гэхдээ гэрлэлтэд батлуулсан. Тэгээд яг хамт амьдарч байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай нэг дотны найз тэр үеэр эрэгтэй найз маань.
эрэгтэй дотны найз маань яг гэр бүлээсээ салалт болоод тэгээ салалтыг даван туулаад ингээл айгүй хэцүү байгаал тэгэл нөгөө ойрын эмэгтэй нь би болохоор надаас ингээд нэг зөвлөгөө авах гэж юм шиг. Үгүй эмэгтэй хүн ингээд ах юм би нэг ойлгохгүй байна гэд ингээд надтай айгүй зурлддаг байсан байхгүй юу? Тэрийг би болдоод хэлээл болдоо бас ойлгоол гэл бас нэг яана гэхгүй штэ. Тэгэл окей за гэл. Тэгээд нэг орой тэр чи 100-ны орой нэг 7 мологийн үед манад ирээд ингээд яг нөгөө өнөөгт чи айгүй хэцүү болсон ингээд стууж муугаад ингээд сэтгэлээр унтсан гутарсан гэл салалтыг даван туулж байгаа юм чи хэцүү л байгаа штэ. Тэгээд хоёул юм яриа гэ. За тийгээд чи би болдогийн дэргээд ярихаас ичээд чи гараад иргээд. Тэгээд би орцныхоо гадаа сайн найзтайгаа машин дотор нь нөгөө амьдралынх нь хэцүү юмыг сонсоод яана ямар хэцүү юм бэ? Харталт гэж ямар хэцүү юм бэ? Салалт гэж ямар хэцүү юм бэ гэдэг ингээд тэр кейсийг сонсоод ингээд стресстэй дэжсэн байхгүй. Тэгсэн чинь тэр үед одоо ч гэсэндээ миний утас ингээд орой 10 цаг болохоор нөгөө do not disturb дээрээ тавиад ингээд дуудлага мессеж юу ч орж ирэхэ болчдөг байхгүй. Шууд унтлагын мод руугаа ороод тэгээд би анзаараагүй чинь миний утас тэр do not руугаа орцсон. Тэгээд хэрвээ болдоо намайг ингээд залгаад чи хаана нь яасан ийсэн гэд асуусан бол дуудлага нь орж ирэхээргүй байсан байгаа байхгүй. Тэгээд би нөгөө айгүй хэцүү харталттай айгүй хэцүү амьдрал сонсож байгаад нэг утсаа харсан чи миний утас тийм болцсон. Үүшээ яадаа гэдэг. Тэгээд тийч ямар ч хүнд бол эвгүй штэ тийш 100-ны орой эрэхтэй найзаагаа дагаад тагалан болчихор чи ямар ч нөхцөл хэцүү штэ. Тэгээд хүнд бол нэг юм бодол бол шивнэн те хайч юу гэд те. Тэгээд би тэрийг амар сандраад яана гэхдээ ингээд би уул нь болдогоо мэдж байгаа шүү дээ. Намайг тэгж хардаж сэрдэж итгэлцэлгүй юм бол хизээж байхгүй. Тэгээд шууд do not disturb болиулаад харсан чи ирэх болж байгаа юм арай яасан гэж бичээл тэгээд дахиад өөр дуудлага модлого байхгүй ингээд намайг яг хүлээцсэн байгаа байхгүй. Тэгэхээр би ёо за надад итгэдэм байна болж байгаа юм байна гэд. Тэгээд нөгөө найзаагаа явуулаад гэртээ орсон чи дайжгүй юу? Цаадах чинь гайгүй юу гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гэд надад итгэдэм байна за болж ин доо гэж бодчихсон. Тэр шууд санаанд орж. Манай дээр зөндөө юм болно бид хоёр чи яг үннийг хэлэхэд 14 жилийн хугацаанд ингээл давтан зам шиг байна чийж байхгүй. Бид хоёр чинь хоёр дахь хүүхдээ гаргахад тулгаа бэлгэцтэл ажиллаа хийж үлдээл буцаж ирэхэд хүүхд нь ааваа гэж хэлдэг болсон байсан гэл хол зайтай байж сорилж маань ажиллаа хийхгүй болохгүй би чи энд хоёр хүүхдээ хараад жуун хаяа дуулаад өөр ажил төрлөө хийгээгүй тэгэл амьдралаа босгох гол хоёр бач гэж аль болох зээл зөөлгөө болж байгаа. Тэгэл яг голд нь ингээл удаж мудаал тэр олон жил бас 2 3 жил чинь ингээл бас зайтай штэ тэр чинь ингээ хол байх хооронд ч өсрэл уцаар ярих юм. За тэр үед чинь тэгэл нэг амар би чи ер нь ингээ жоохон уц муцаар ярьж марих жоохон мэдхгүй нэг тийм юмтай хүн ер нь ингээ амар тавгүй болоод байдаг учраас уцаар удаан ярьдаг. Тэгэл тэгвэл тулгаа хийж бичиж байгаа юм гоё штэ ерөөсөө бүгд үзэн үчээсээ нөө баядаг ажилтай байна. Тэгээ юу хийж яаж мөнгө хэрэгтэй байна уу? Бараг л нэг тийм л юм бичэн ээж ааж ин таны ээж чинь манай ээж ааж ин. Ерөөсөө тиймэрхүү юм бичдэг хүн болохоор ч бараг ч ер нь их санжийн ингэж ялхардгүй хоёр бачка байла. Тэр үед чи ингээл одоо зарим хүмүүс бол бараг л одоо фэйсбүүк руу н ороод яадаг чинь тэ шалгаал энэ ер нь 2 жил тэнд байхад юу ч хийж байгаа юм блэ мэлэж гэдэг юм уу тийм байх. Ерөөсөө тийм бодогдгүй байсан. Цаанаасаа уус судалгаа надад тийм юу өгцөн тулгаа надад бас ингээд угаасаа ихтэй шүү гэдэг тийм мэдрэмжийг өгцөн байсан болооч ч юм тийм байсан. Тэгэл буцаж ирчээл ер нь яг нэг юм өөрчлөгдсөн юм бас ингээ хүн жоохон ч өөрчлөгдсөн юм лээ. Тулгааг яг буцаж ирээл манай хүү яг жөнгөж нэг 2 моёр хурж яхад би яг voice дордог байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг жоохон Facebook мөнгөдөрс дээр анзаархад амар олон хүн дагаж орж ирээл тэгэл нөгөө эрэгтэй хүмүүс айгүйх юм бичнэ чат хэлтэлгаа эзэж миний утас руу ингэж өнгөдгөө тэгтээ ингээл чат дон гэлэн чи ирээл энэ зү би чи ерөөсөө дуу мөнгө чаддаггүй ингээл байж та тэгэл тэгсэн чинь зүгээр нэг юм өөрөө тэгжээсэн надаа ингээд юм мэдгүй ингээд жоохон ингээд эвгүй ингээд тухгүй болж байна би тэгтээ мэдээж ингээл сошиал хаамаач гэдэг юм тийм үгүй зүгээр ийм санагддсан бэ штэ гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээ дараа нь нэг бүр тэгэл за тэрнээс дараагийн үе шилжээл дахиад 4 жил өнгөрөөл тэгээд тэгсэн чинь ингээд нэг модалсан чинь надад тэгсэн одоо бидний ээж аваач ч юм уу одоо манай талхаа бол аав ээжтэйгээ яг бүрэн бүтэн гэр бүлээр өссөн би бол аавгүй өссөн надад бол тэр яг үнийг хэлэхэд бүтэн амьдралын мэдрэмж юусэн байдгүй би мэдэхгүй
Тэгэл зүгээр ээж маань л минь Байж ээж идэг тийм. имээ урмал минь нүрэн байсан. Эсийн тулгаандаа тэгсэн баггүй. Одоо аав ээж хоёр жишээ нь ингээд 40 50 жил ингээд амьдарч байгаа. Энэ хоёр зөндөө асуудал байсан. Муудалцж ирсэн ч би харж ирсэн. Тэгээд ер нь ингээд жоохон юмж гарсан ч гэсэн иймэрхүү юмыг л давж чадахгүй бол яаж тийм хоёлаа 30 40 жил амьдрах вэ гэж нэг хэлсэн үг нь ингээд хэвээр орсон уу? пүнгэл нэр ингээс амар юм санагцсан. Яг нэрэл тийм дээ тий. Одоо нэг охин чат бичээл 10 жилийнхэн охин ч юм уу чат бичлээ нөгөөх нь хариулангууд чи яхаараа наад 10 жилийнхаа охинтой дээд идэг юм чинь үнэхээр л нэг ийм жижиг сажиг юм ч гэсэн давж чадахгүй юм бол хизэд ингээд тий одоо яаж 40 50 жилийнхаа амьдралыг цаашаа харах юм бэ гэдэг тэр юм ингээд за энэ хүн чинь ер нь жоохон Олсон юм бодож байгаа юм да. Яваад тахад дэжгүүдээ гэж тэр ихтгэл нь стил байгаа л байдаг. Ер нь бол тиймэрхүү нэг юм хэрэгтэй гол юм барихгүй мөртлөө нэг тийм яг нэг дотроо өөрийнх нь боддог юм би бол ингэж бодоод байгаа штэ сэнчраа гэж хэлдэг үг нь надад ингээд амар юм суур болчтой юм санагдчих. Юмнуудынх нь тэгэл нөгөө дараа нь ингээд яцхан асуудал хүүхдүүдийнхээ юмдаар муудалцахч бай. Гэр бүлүүд энэ ч асуудал бай. Энд ч одоо зөндөл юм гарна шүү. Тэрийг ер нь одоо манай нөхөр миний ажиглаж байгаагаар зүгээр л үл байгаа байдлаараа илэрхийлдэг юм байна. Тэгэхгүй ингээл те нэг жижигхэн дарангууд гэдэг юм гаргадгүй болохоор нөгөө хүмүүс ч гэсэн бит хоёрт итгэдэг. Ер нь бит хоёрын харилцаанд итгэдэг. Хүндэлж юм. Тийм хүндэлдэг. Тийм болохоор тэр хүмүүсийг ч мухаар бодохгүй, эхнэрээ ч мухаагаар бодохгүй тэнд нэг хүнддэг юм. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүгдээ зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Би бас ингээд айгуу гайхдаг ч байх уу одоо миний хувьд одоо тийм төрлийн харилцааг айгуу ингэж одоо ойроос харж исэн тохиолдол надад айгуу тийм ховор байсан юм шиг байгаа. Одоо бодоход тэрний үгээ гэхээр ингээд би тулгааг бүр ингээд вау гэж боддог байхгүй одоо тэг ингээд хосын харилцаа чинь зөвхөн хоёр хүний харилцаа биш тэр community тэр хүрээлэл байгаа бүх хүний ингээд тав тухын юм болчдөг. Тэгэд бид нар ингээд би одоо надад шөнө орой амар хэцүү зүйл тохиолдлоо гэж бодоход би санчрлуу ингээд залхахаасаа би хизээч айхгүй жишээ нь би найздаа ярмаар байгаа юм а хүссэн цагтаа залгаал яриад би уйлал дуулал тэр боломжийг яагаад тэгэхээр цаана тулгаа байгаа учраас тулгаа санчрыг ойлгоно тийм учраас санчир одоо миний дэргэд байж чадна гэдэг чинь мөнийг тийм юм ингээ автоматар ингээ тэр хойно бий болцсон байгаа даа байхгүй тэгээ би ингээд вау ямар гоё юм бэ хосууд ийм чийл ийм дураараа, ийм тайван нэгнийгээ ингэж гоё өөр өөртөө хооронд ингэж байлгаж бас болдсон байхдаа ямар гоё ингэж бүр харж ирсэн. Тийм болохоор ингээ магадгүй тэр бүх зан чанарыг одоо санчрын ихэнх найзууд ингээ харсан учраас ингээ тулгааг бүр ингээ хар аяандаа л бүгд амар хэмжилдэг, хүлээн зөвшөөрдөг, магадгүй ингээ нэгтгэг те ингээ баг заримдаа чи болохгүй шүү дээ. Чи тулгаа бол манай тулгаа эзээч муу гэхгүй манай тулгаа эзээч тэгэхээр хүн биш гэдэг баг санчраас илүү өмөрдөг бүр тийм болцсон байдаг юм байлээ. Тэгээд ер нь л ингээд яг түрүүний нөгөө хэлсэн бүх өмнөдийг би батлана тий. Толгой үнэхээр тэгдэг тий. Тэр суурийг тавьж өгч байгаа юм хэрэгчтэй тий. Одоо Монголд хүлээгээд байж исэн энэ он жилүүдийн хариу гэж хэлж болно. Хэрвээ энд байх хугацаанд өстой тамийн цайсан бол тий ингэж байхгүй шүү дээ. Одоо хамт буцаад ирэх үедээ хосын харилцаа чинь хамгийн шудраг харилцаа. Яг энэ харилцаанд юу хөрөнгө оруулна тэрийг буцааж авдаг. Хардалт үл хүндлэл оруулах юм бол одоо карма гэдэг шиг тий. Яг одоо биш шүү дээ. Яг одоо зохиж авахгүй, яг одоо зодохгүй, яг одоо хардахгүй л тий. Гэхдээ боломж нь гарах үед өөрийнхөө авсан сөрөг мэдрэмжийг заавал өгч өгдөг байхгүй. Чи надад намайг ийм үед ингэсэн те гэдэг те. Тэгэхээр одоо нөхрийнх нь хувьд нөгөө тэр зүйлийг чинь тэр хугацаанд сахилга баттай, ихнэр хүн шиг
маш их төвчээр гаргаж те ойлгож нөхцөл байдлыг ойлгож тэг амьдралын илүү цаашаа харж байгаа сэтгэлтэй юм эхнэр маань гэж өрөвдөн штэ. Тэг ганцаараа байх үед те зөвхөн хайрлах бишрэх ингээд ямар мундаг чадвартай юм бэ гэх юм бас тэр чигтэй хайр биш. Өрөвдөх гэхээр нэг жоох муухай сонсогдоод идэв шүү. Гэтэ тийм биш. Тэр хүүхдэд төрүүлчихэд байж байгаа, тэр сэтгэл санаагаар унж байгаа, тэр хардмаар байсан ч гэсэн үгээ зайлгаад за гэж төвчж байгаа те энэ болгоноос ингээ өрөвдөж хайрладаг. Тэгээ энэ бүх сэтгэлийн хариуг хамт байх үедээ буцаага тайван байлгаж барьж байгаа гэсэн үг. Тэр нь ихтэй хар аяндаа болж байгаа зүйл гэсэн үг шүү дээ. Надад өгцөн байгаа учраас тэр нөхөртөө 2-3 жилийн өмнө 5 жилийн өмнө өгсөн зүйлээ одоо буцаагаад авч ийн гэсэн. Буйнтай буурайдаа гэдэг шиг тий. Хэдий насандаа хийсэн юм. Тий. Гэхдээ ингээд одоо би ингээд бас бодоод байгаа байхгүй одоо харилцаа ярихлаар хүүхнүүд зугаа харилцаа ярихаар дандаа ингээд нөхрийн талаас надад ирсэн ямар мэдрэмж нөхрийн талаас намайг яаж гомдоосон, намайг яаж баярлуулсан ч юм уу ингэ ярьдаг шүү дээ тий. Тэгмээд ингээ надад өөрөө яг яадаг хүмүүс юм бэ гэж бодогдоод идэг аахгүй юу? Тий. Тэгэхээр нэг юм хоёр талаасаа гэдгийг бид нар мэдээд байгаа харин ихтэй ярих болгондоо л ингээл нөхрөө найзуудтай тий. Нөхрөө магадгүй найзуудтай хэн болгож харагдуулмаар байгаа юм. Нөхрөө магадгүй бусдад нэг бол өөрийгөө одоо нөгөө ингээд би ингээд хүнтэй муудалцахдаа өөрийнхөө тэнэгцэн үйлдэлүүдийг хасч ярих та гэж нэг юм байдаг штэ тий. Нэг тэгч нэг жоохон одоо өөрийнхөө зөв байр сууриас ч юм уу ингээл ярьж марах тийм хандлага аявих байгаад байдаг штэ тий. Нөгөөд миний асуух гээд байгаа зүйл нь за нөхрөөд болол ингээд юм байна. Нөхртөө бид нар итгэсэн юм байна тий. Гэтэ эсрэгээрээ яхав зүгээр жоохон хувийн байж магадгүй л дээ. Одоо нөхрөөсөө одоо надад итгэдэггүй юм болов уу гэдэг мэдрэмж авч исэн момент байгаа юу? Одоо юу гэдэг яа за чи өстө арайч дээ чи бүтггүй юм шүү ч юм уу хойлоо бүтггүй юм шүү ч юм уу нэг бол чамайг арайч ингэн гэж би бодоагүй уг нь би чамд итгэдэг штэ уг нь би чамд итгэдэг байсан штэ гэтэл why гэдэг ч юм уу тэгмүүд ингээд тэнчэнээс ингээд бид нар ингээд буцаад унж байгаагүй нэрээ ингээд энэ ч ихтэй надад тайргүй болчвол яана энэ ч ихтэй надад итгэхгүй болчвол яана ч юм уу нэг би нөхрийнхөө итгэлийг эвтчихүү дээ ч юм уу тэ нэг тийм жижиг моментууд дээр ч юм уу тийм мэдрэмж авч ийсэн нөхртөө тийм мэдрэмж өгч ийсэн тохиолдол байгаа болоо тэгвэл үнэхээр тийм гайхалтай эхнэрүүд юм уу бэлээсээ тиймэрхүү юм байхгүй шүү стап тэр чинь нэг рүүгээ мухаж харж үзээ үгүй тиймэрхүү юм тэгээ байгаа бас гарч л байсан үе байгаа шүү дээ нэг удаа одоо жишээ нь талхандаас ганцхан удаа оцсож үзчихдэг гэж асууж яалтчгүй мянга бодож хэлчихээ. Тэгээд тэгсэн чи яг тэр үед би дараа нь ингээд бодсон чи би амар их чадалтай хүн байсан бэл. Би энэ юу нэг хэсэг утсандаа ингээд бүр галзууслаатай юм шиг ингээд ерөөсөө гэртээ ороод уцаа ингэж барайл. Тэгэл нөгөө тулгаан маань юм ярьж байгааг нь сонсохгүй. гэсэн байна. Би чинь тэгэл би тэгтээ тэр ингээд эрэгтэй найзууч эмэгтэй найзууч амар олон хүн ингээд манайхан чинь их чат бичиж мэчин ингээл тэгэл гадаад байгаа найзууд групп чат ингээл тийм юмнууд дан гэд тэгсэн чинь нэг л удаа тэгж асуусан. Гэхдээ би үзчихий төхөө гойж юм. Тэгээд дараа нь хамтлагаа тэгж асуусны дараа би ч ер нь жоохон тэ өөрөө бас амар хайнг байгаа юм байна. Бас энэ чинь би чинь одоо ихнэр хүн шүү дээ. Гэж тэр бас надаа бас сон гэдэг ямиг бол өгсөн байдаг. Үгүй би бол эсэргээрээ юм байна. Би утсыг үзээд байт юм аа. Үзчихэд байт юм. Үгүй тэгээд тэр чинь бас код мод бүх юм би мэдж байгаа. Надаа тэр угаасаа зүгээр код бишээ зүгээр 5 6 6 6 6 2 2 тийм л юм баггүй яа. Кодыг нь зарлаа. Үгүй зүгээр гэдэг шиг код гэсэн. Амар би арайч 1 2 3 4 гэж хэлээгүй шүү. тийм код байдаг баггүй. Тэгээд би бол одоо яг багассан. Ихэндээ дөнгөж үерхдэг байхдаа дөнгөж суусныхаа дараа бол би бүр ингээд их үздэг байсан. Үгүй яагаад тэгвэл хэмжиж байгаа юм. Яагаад гэвэл ингээд нүг бүх юм мэддэг үү? бүх юм үзэн заяа. Тэгээд би чи ингээд зүгээр чат, Instagram, Facebook, Messenger-ийг нухгүй штэ. Бүр ингээд цаашаа Telegram, WeChat тэгэнгүүтээ аппийнх нь хэдэн цаг энийг ашигласан байна. Аппийн history ч юм уу тий. Тэгээ ингээд бүр мэрэгжлийн төвшөнд ухах штэ.
тухайн үед яг айгаад л юм шиг байгаад идэг гэсэн юм шиг байгаа юм. Би ингээд урд нь ингээд хүмүүстэй үерхээр яг нь токсик сайхандаа сайхан ингээд за ингээд нэг юм цаана нэг юм би энэ хүнтэй удахгүй дээ гэдэг мэдрэмж нэг хүнд зүүн совин төрдөг шүү дээ тий. Цаг нь болохоор би энэ хүнээс болно. Гэхдээ одоохондоо сайхан байгаа болохоор хамт байжээ. Гэхдээ энэ хүнтэй яг өвгөн эмгэн болтлоо байхгүй л ах та гэж бодоол болзоонд гараад яваад өгдөг тий. Болдоотой болохоор би ингээд бүр анханасаа үгүй би энэ хүнтэй л хамт баймаар байна. Би ерөөсөө энэ хүнийг алдмааргүй байна. Ингээд надад айгүй таалагдсан байхгүй юу? Одоо ч гэсэн таалагддаг. Бүр илүү таалагдаж байгаа. Тэгээд л айдас байдаг байсан юм шиг байгаа. Манай хүн чи айгүй кул ингээд яг ингээд танилцаад хамт байгаад мэдрэхээр амар кул байхгүй юу? Тэгээ нэг юм кул гай энергитэй ингээд октод бол ингээд хамт байж махаар өөртөө очиод ингээд наалтчмаар хүүе ингээд хадуур найзуудтайгаа зугааллаа гэж бодоход эмэгтэйчүүд бид нар ингээд хүнийг хүсээд ингээд ингүүл дороо тэгнэ штэ тий ингээд хүүе болдоо ингээд би чамтай хамт баймаар байна гэд тэгчихмээр юм шиг тийм энергитэй байхгүй юу? Тэгэхээр би ингээд харамлах сэтгэл төрөөд тэр хүнд итгэхгүй байгаа даа биш өөр эмэгтэйчүүдэд итгэхгүй байгаа даа. Нөөдөл нь унгаачихгүй дээ. Яг зөв шүү. Ер нь тэгж бодогддог. Чамд бишээ. Муухай хүүхнүүд. Байдаг юм байна. Хорлмаанууд зөндөө байгаа шүү. Тэгээд надаас илүү хөөрхөн, надаас илүү хүмүүс зөндөө байгаа. Тэгээд яаж мэдэх юм бэ? Тэр үед чинь хүүхдтэй ээж болоогүй ингээд яг юм байсан болохоор надад юм хармын сэтгэл төрөөд яаж байгаа бол гэж бодогдоо тэгээд би айгүй хухдаг байсан намайг уучлаарай. Тэгээд одоо тэгтээ гайгүй болсон уу? Одоо гайгүй болсон. Одоо нөгөө нэг итгэж одоо бүр яг баталгаатай болчих. За энэ хүн явахгүй юм байна ч юм уу. Энэ хүн явахгүй явсан ч угаасаа чадахгүй гэж бодоод тэгээд надаас илүү нь байхгүй гэсэн одоо би өөртөө итгэдэг болсон байхгүй. Урд нь би өөртөө итгэдэг байсан байхгүй. Би хангалттай биш байх вэ гэж бодоод тэгээд тэр чинь ингээд би мэдэгдчихэж штэ тий ингээд тухайн үед уншичаад ингээд ингэж бодож байгаа маргааш өглөө тэр хийн энэ хийн гэж асуух штэ тий үтцэн мэдэгдээ. Тэгвэл манай тэрний найз яаж яхад бас айгүй эмгтэй найзуудтай ингээд гадаад дотоод айгүй хүрээлэлтэй тэгээд тэр нь үнэхээр л найзууд нь л байгаа хгүй ямар нэг ингээд одоо ингээд босгож ирээд хэрүүл хийчмээр ямар ч тийм сэдв байхгүй зүгээр яг ингээд мэдэгдчихдэг байсан тэгээд тэгэнгүүт чи яагаад надад итгэхгүй байгаа юм тий би өөр хүн сонирхчихсан бол би чиний дэргэд байхгүй шүү дээ. Би чиний дэргэд л байгаа үстэй. Тэгэхээр тэгдэм байлээ. Итгэлцлийн юм гэвэл яг өөртөө итгэхгүй байх бас байдаг юм билээ. Тэгтэл стил хүн чинь би гим хийгээгүй байсан ч гэсэн ингээл эрэгтэй найз найзтайгаа бичих ч юм уу бүр 10 жилийн хүүхд гарч ирснэг гин телевизээр үзлээ гэхэд нь би тийм үү гэж хариу бичдэг хүн байсан байхгүй юу. Тэгмүү чи дараа нь тэрэн дээрээ би өөрөө нэг юм гим хийгээд байгаа юм шиг тухгүй болоод тийм ийм мэдрэмж авдаг тийм үе нэрээ ингээд тий санаандгүй ингээд байж санаандгүй явжсэн чинь тэгэл амьдрал гээгүүлчихгүй дээ ч гэдэг юм уу тийм юм мэдрэмж өгүүлчихгүй юмсан гэдэг юмаа дараа нь л ойлгож байгаа байхгүй юу. Өөрөө би за окей зүгээр л найз руугаа бичиж штэ тий гэж өөрөө зөвтгөж байдаг. Би өөрийгөө бодоод стил би тэр хүнд бас л цаг гаргаал чадлаа сууж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт би ер нь одоо бодоход тэр чадлж байгаа цагаа би идчих чадсан. Өөртөө мараад ч юм хүүхдүүдтэй ингээ байж байгаа. Эсвэл ажиллаа ингээ байж байгаа юм дээр ямар хэрэггүй юм дээр ингэж өөрөө үрдэг байсан бэ гэдгээ дараа нь ойлгосон шүү дээ ер нь. Мэдгүй гэхдээ хорин хүний хувьд амар сонио өөрчлөлт болсон уу? Миний хувьд бол яг жихнээсээ нэг хаалгыг онгойлгож байгаад орцсон бүр. Бүр яг жихнээсээ. Би ингэж боддог гэсэн. Буцаад ийм залуу ийм асуудал болсон уу? Би ингэж боддог гэсэн. Хорин хийвэл яг жихнээсээ бүр 100% гэр бүл болно гэж боддог. Яг нэг юм яг хэлэхгүй болно. Би багтаа хизээч би хорин хийхээсэн. Яастаа ийм талааж өмсөөл эмэгтэй хүүхдүүд тийм хүсдэг штеп. За мэдгүй гадаа кинон дээр дандаа гардаг штеп. Тэгэлгүй яах вэ? 6 настайгаас хойш хүссэн хорин минь гэдэг. Би ерөөсөө тэгж боддог. Би хорин хийхгүй гэж боддог байсан. Гэхдээ хүнтэй одоо нөгөө нэг ингээд гэрэлтэй батлуулаад миний тулгаа бит өөрөө бүр ингэж боддог байсан. Чи чинь манай хөрвийг ямар хүү холбоотой юм бэ нэр. Дээр штеп. Тэгсэн чи яг ингэсэн заяа. Би яг бит хоёр болохоор хүн хуримлахтаа л нөгөө хурмын ордонд очиод тэр хурим хийж байгаа батламжаар гарын үсэг зурд юм байна гэж боддог гэсэн байхгүй.
Тэгсэн чи дараа нь нөгөө өмнө нь тэрийг авчаад хөрмөлт юм байна гэдгийг мэдчихэж штэ тий. Тэр үедээ би тэр батламжин дээр гарын өс зурхад л би яг энэ хүний хүн 100% болно гэж боддог гэсэн. Ямар сони мэдгүй. Яагаад ч юм. Илүү official яг Ерөөсөө яг л official тэгээд би хизээч бигөр үхтэй би миний гарыг хатгаж байгаа хүн болноо гэдэг бодол надад байдаг гэсэн зэ. Амар сони мэдгүй хаанаас тэр юм яагаад гарцсан, ер нь яагаад надад тийм зүйл суудсан гэдгийг ч би мэддэггүй. Миний ойр орчинд яг үнийг л би хөрмөн дээр ч тэгэж би бараг уянгагийн хөрмөн дээр л очиж үзсэн. Тэгээд амар олон хөрмөн дуулж үзсэн мөртлөө эзэрч найз нөхдийнхөө хөрмөн дээр яг ингэж яг жаргалаас нь хуваалцаж үзэж байгаагүй. Тэгээд тийм мэдрэмжтэй байсан хүн хурмаа хийхээр бүр яа мэдгүй яагаад юм бэ? Одоо би чинийх өстө жигнэсээ болчихсон шүү гэсэн шиг ийм болож хувир тэр ингээд мэдгүй амьдрал ингээд бит хоёрын нүд ер нь шал өөрлөсөн. Харж байгаа үнцэг Болгоны үед бас тэгсэн. өөрлөсөн. Хөрөм. Хөрөм үү гэдэг. Хараа. Бид хоёр чинь айгүй эртцгийчтэй одоо жил хагасын дараа батлуулсан байхгүй юу? Гүйжчихэд хоёул гэрлээ. Хоёул эхнэр нөхөр болъё гэд очиж батлуулаад манай санчир гэрчлээд тэр чинь зүгээр хорон дээр очиод батлуулж байгаа шүү дээ. Тийм байлээ. Улсын бүртгэлийн ажилтан дээр. Тэгээд тэгснээ шууд амар хөөрхөн тэрийг айгүй сайн сандин. Тэр яг хорооны байрнаас гараад цаашаа болдоо ажилдаа яваад би гэртээ харж ирсэн чи. Анх удаага за ханаа гэртээ очиод хариад байж гэсэн чинь одоо амар хөөрхөн юм шиг гоё юм шиг эвгүй юм санагдаад нэрээ чи одоо ханаа мөн штэ те гэж бодогдоод тэгээд гэртээ харсан байхгүй. Тэгээд тухайн үед хурмаа хийх гэсэн чинь тэр чи 21 он ковид байгаа штэ. Тэгээ болдоогийн маань ээж гадаадд амьдардаг. Тэгэд энд хурим хийх гэхээр энэ ч одоо зөвхөн манай далын хурим гэж ямар юм байсан бэ? Миний хөрөм. Зөвхөн хулангийн хөрөм болно. Миний хөрм болтоотой хамтарсан. Болдоо оролцсон хулангийн хөрөм. Тийм юм болохгүй цаахгүй. Тэгээд аялалтайгаа хослуулаад Балид гадаадд хийсэн. 32 3 хүнтэй айгүй хөөрхөн болсон. Айгүй цөөхүүлээ. Айгүй хөөрхөн болсон. Тэгээд би ч гэсэн би бол угаасаа бараг тэр 6 настайгаас хойш хурим мөрөөцсөн. Тийм байхгүй хараа. Тийм болохоор би бүр анханасаа л хоёлоо одоо хамт байвал би чамаас бүгж хүлээн. Би хоёлоо хурим хийн. Би цагаан палаж өмсчиж хүүхд гаргаж өгнө гэж хэлсэн баггүй. Бүр бараг үерхснээсээ л хойш тэгж хэлсэн. Тэгээд манай хүн бүгж бэлэглээд сүү тавиад гэрэлтэй батлуулаад дараа нь хурмаа хийгээд хоёр дахь хүүхд гараад ингээд яг миний бодож исэн дараалалаар явсан болохоор надад нэг юм шиннэлт бол болоогүй. Чи өөрөө хиймээс бүр яг те. Ийм байна. Угаасаа би ингэж хийнгээ бодсон. Бит хоёр ч юм болохоор хурмаа ерөөсөө тэр жилдээ шууд за энэ жил хурмаа их үү. Өөрөө гэж боддог байсан хоёр хүн чинь. За ер нь нэг хурим хийсэн дээр юм байна те гэж бодоол тэгэл шууд ерөөсөө хурмаа төлөвлөсөн мэжсэн аа бүр хурим нь 14 хоногийн өмнө болох гэж байхад хурмаа байлээ гэж депресстэй. Пүм гэж хэрүүлээ. Би хэрүүлэн за би л дээ. Дагуултай хэцүү санагдаж шүү дээ. Хурмдаа бэлж байгаа. Тэгэхгүй яг жир нэг юм одоо их юмны өмнө хүн ундаг юм уу? Яг энэ сэтгэл санаа бүх юм амар сонирн болоод бит хоёрын гинт зөрчилдөө өмбөр амар их болоод тэр ерөөсө хурмын юмнаас бол зөрчилдөө. Тэрэн дээр ерөөсө санаа зовоодох юм байхгүй угаасаа ингээл болчихгүй болно. Угаасаа ер нь хурмаа яг төсөөлсөн. Яг хоёулаа адилхан хурим төсөөлчихсэн байсан. Яг л ерөөсө ямар ч хөгшин байхгүй зовлаарай. Ямар ч юм уламжлал хүмүүс хэлхэл байх. Гэвч надад зүгээр л яг сайхан найз нөхөд бүх залуу хүмүүсээ тойруулж байгаа л тэгээ хөрмөн дээрээ бит хоёр чинь дуртай шивээс чинь авчиж байгаа хөрмийн бүгжээ шивүүлж мөвүүлж энэ төр хий бүр тэр вэрэга бүр төсөөлцөн яг ботцсон бүх юм ингээ ярьсан чинь таарж байгаа юм чинь тэрэн дээр хэрэлдэх шаардлага байхгүй хүмүүс чинь хөрмөн дээр өмнө явах те би хийх явна би рог зорн гэж хэлэх юм бол тийм шал өөр юм дээрээс бодолцол ингээ сонь унаад бүр сэтгэл санаа бүх юм унсан те би ч ойлаад уянгаа дээр ирж хэлсэн шүү дээ бүгдсэн чинь амар гин сэтгэл зүй хамаг юм амар унж мунаад айгу хүндэл болж хувирсан би тэр нэг амар гайхаад яагаад тэгжсэн юм бол тэгээ шууд ерөөсөө яг нэг 10 хоногч болоогүй байлуу 7 хоног бараг үлдсэн байлуу за хойлоод сууж байгаа зүстэй нэг амар ярьсан бүр яг ингээд өөдөөсөө харц сууж агаад уйлж бунжаад бүр чихнээсээ би ингээд насан туршдаа л хөхтэй л зүр
Энэ маань нөгөө жирэмсэн. Ерөөсөө юм өрөмөр байж үлээ. Энэ чи баг Ойл уушлээ. Энэ амлалт сэтгэл хөдлөлгүй яах вэ тий? Тэгээд яа Идэгтэй энэ нь сорч байгаа шүү. Зүгээр сайн зовлоо. Зүгээр одоо энэ дээр ч гоё аяд хийсээ. Энэ дээр ч гоё аяд хийсээ таслаад тулгай тойроо хөрмийн зүгээд тэгээд сорж байгаа хэсэг хаарцаагаа. Тэгээд жоохон slow motion ингээ арчаад тэгээд гоё нилийн бүрстэй нахиугчноо. Үгүй хэлчихсэн. Амлалтаа бичиж явахтай юм уу? Яа тэгээд нөгөө амлалт малтаач бичиж чаддгүй бит хоёр ч юм бүр юу нөгөө тэсэн чинь нөгөө манай хөрмийг зохион байгуулах гээд манай компани зохион байгуулах гээд нөгөө тэгээ түмнэгчд би оронгууд ингэж хэлэхгүй. Хичээ би хөрмөө боллоо. Тэгсэн чинь манайх бүр ингэж нөгөө юм ийм ширээний юм өмнүүдийг захиалсан юмсан заяа. Тэгээ тэгсэн чинь боллоо гэсэн чинь за яасан бэ? Яг тэсний түмнэгч надад бас амар өмнө үгэлсэн. Ингэсэн байхгүй. Хурим их жаа хүмүүс өмнө ингэж жоохон хямддаг юм аа. Энэ бол ингэж угсаа байдаг зүйл. Та хоёр нэг амьсгаа аваад нэг алгаа нэг бодчоод үрээд. Чи үнэхээр болли. За бит хоёр хөрмлөх болоогүй мэнаа гэж бодож ивэл энэ та хоёрын шийдвэр би ойлгоно. Гэхдээ та хоёр ингэ сайхан сууж аваад ингэ ярилцчих. Ингээ тайван тэгээд хүр идэр гэтгсэн байхгүй. Тэгээ харангуудаа санаа нь одоо төмрөгчөө хэлсэн хамгийн гоё юм нь бас надад тэгж бодогдоод идэв шүү дээ нөгөө нэг. Одоо яалчгүй туршлагатай ингээ бидрээс их ч юм болохоор ингээд өөрөө ч гэсэн ингээд тусан ярилцсан аюу олон жил байсан болохоор ингээд туршлагатай байгаа хгүй юу гэдэг. Чи та хоёрын л хөрөм штэ. Та хоёр яг хурмаа хиймээр байна уу үгүй гэдэг чинь чухал болохоос шүү. Тийм. Хүмүүс өрсөн юм чинь. Нэг бол энэ газрыг захиалцсан юм чинь. Хурм хийхээс өөр аргагүй гэж бодож ивэл тэр бол биш шүү. Болох юмыг аюу амархан болчих болно. Зүгээр та хоёр л яг хиймээр байна уу? Та хоёрын л хөрөмштэй гэж хэлсэн тэр юм амар гоё юм. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Ивент итгэгч Whisper Restaurant. Тэгээ нөгөө нэг бит хоёр ярилцчаад би талхаад гисэн аахгүй. Би угаасаа ингээл ерөөсөө хүүхдэл хоёулаа мэдгүй нөгөө Титаник дээр гардаг шиг нэрнгээсээ нэг жижиг орон дээр хөвтөж байгаа хөдөлж байгаа хамтлагтай шүү чи төрүүлж өгөхгүй шүү аа. Тэгэж нөгөө барыг тийм л юм боддог шүү. Би гэхдээ тэрийг ерөөсөө өмнөлхад хэлж байгаа байхгүй юу. Яг хав би хизээж би чамаас сална гэж юусэн бодож байгаагүй л гэж хэлжсэн болохоос миний ерөөсөө ингэж хүүхдэд гар тэгээ би хөрмөн дээр амлалтан дээр тэгж хэлсэн шүү дээ. Хоёулаа хамтдаа л өгөхгүй шүү. Энэ жоохон тоогсрол сонсож билэггүй юм бэ. Тэгтээ тэгэл тулгаа за окей. Чи үнэхээр өөрөө яг бит хоёр тэр үедээ зүгээр болоогүй болов гэж бодсон. Хорин болоогүй байна да. Дахиад жоохон тий байж байгаад хоёулаа бэлэн болсон үедээ хийх ёстой зүйл юм байна да гэсэн бодлоо. Тэгээ тэр үедээ ярилцаа шийдчихсэн шүү нэг амар. Тийм. Мэдгүй катастроф байсан. Амар хэцүү байсан. Тэгээ тэр хурмаар ингээл зөндөл юм ярилцж байгаа шүү дээ тий. Ингээл за ингээд та хоёр ихнэр нөхрүүлснэг батлаа гэл. За тэр мөр яг хамгийн тод үлддэг нь тэр амлалтын үг юм шиг санагдсан шүү дээ. Би одоо ингээл тэр нөгөө ламтан маань нэг тийм ламтан шиг хүн байсан юм аа. Thailand Bali, welcome to Bali гэж. Bali хэлээ. Тэгж яхад тэр хүний хэлсэн үгнүүд ингээд бүр төр санагдаж байгаа мөртлөө хамгийн тод хэлсэн юм баг бит хоёрын амлалт яг ингээд нэг өгүүлбэр тод санагддаг байхгүй юу? Болдоо болохоор за чи үзэсгэлэнтэй гэж мэж хэлжсэн аа. Сүүлд нь болохоор амлаж байгаа нь үргэлж чиний тэврэлт миний гэр байх болно гэж хэлсэн байхгүй юу? Ishte над чи бүр ёо. Залхич нас тэгж байгаа. Яа тэгээ. Оо нэг носнодос үлдээ амлах үстэй салиатай шүү дээ. Цай тавьчаа. Нөхрүүд яриа үйлээд байдаг юм. За ямар амаатай. Тэгсэн чинь энэ доор нь уяагаа салиатай шүү. Хүний нөхөр сон. Үйлээд байгаа хүчтэй үгүй байсан. Йоо. Миний болохоор яг одоо санчрахтай төстэй болдоо хоёлоо өвөө эмээ хоёр болтлоо хамт байцгаая гэж хэлсэн байхгүй юу? Яг ингээд хамтдаа өтөлж байгаа юм хөгшин настай хосуудыг харахаар надад аюугай санагдаад байхгүй ингээд залуугийнх нь үеийн зураг мураг байгаад хөгшин үедээ ингээд хамт ингээд амьдралаа хамт туулсан гэж бодохоор гой санагдаад тэгнэ гэж амлаж байгаа байхгүй юу? Тэгээд тэр өгүүлбэр их гоё юм байлээ. Тэгэхдээ юу тэр юугаа ингэж бичиж бүр ингэж бодож
бодож байгаад бичиж байгаад юу басна уу? Гэхдээ харин ерөөсө чадахгүй байсан. Гэхдээ би одоо ингээл өчнөөнд олон Гоё амьдрын штэ яг хөрмөө. Яг бичигснээ тэгээ ингээл хүмүүсийн хурмын тим юунууд бүн зөндөө үзэл бичлэг үзэл ингээл гадныхын яаж яхаа тэр яг бичсэн чи яг болдоод хэлэх юм а бичсэн чи ингээд орж ирдэг вэ. Тэгээ яваал исэн. Яг хурмын өмнөх оройн болдоо. За би явчаад ирээ. Хайж чаас чи би далайн хэрэг дээр очиж амлалтаа биччихээ дэрээ. Явдаг байхгүй. бас юм уу? Тий. Тэгээд далайн хэрэг дээр очиж чинь найзууд нь банштай цай хийж ууж ирсэн. Тэгээд тэднэртэйгээ нийлээ банштай. Юу нөгөө амлалт банштай цай идчих мэд. Тэгээд би болохоор бас яг тэр орой тэгээ хурмынхаа өглөөнд орж ирсэн байна шүү дээ. Банштай цайны яг тэр гурил махаа тэрсэн байсан гараад. Чиний тэрэлгээс. Гэтэ тэр амар хэцүү байл шүү. Хоёр ингээ бичгээд үгүй амлалт бичвэ шүү гэсэн чинь манай нөхөр чинь тэгэж одоо яг юм амар ингэж боддог ч гэсэн. цаа чи шууд хилээдсэн биз Тий, дээ. бид хоёр юу ч бичээгүй. Ерөөсөө тэр үед төрсөн хоёлаа яг юу хэлхийг хүсэж чинь тэр зүйлийг хэлхийг гэсэн. Чи амар хэцүү мэл шүү. Нүг гэж байгаа юм шиг уйлаад бит байж чинь. Орж алхаж орж ирснээр би уйлаад тулгаа намайг хадаад Тийж байгаа үг болго бүгд тавч тэрийг уйлаад. Тэгээ нөө үгээ хэлэх гэсэн чи хэлж чадахгүй. Тэгээл ерөөсөө миний хэлсэн үг нь би ерөөсөө ингээд хоёлаа хамтдаа л өгөх шүү. Ясан Яг туштай сонсоод ингээд яг зөв сонгож хэлээгүй. Одоо нөгөө чамшиг гоё ингээ хоёлоо өтгий мүтгий байхгүй. Нөгөө үхээс нэг амар өмчлөж байгаа юм шиг л амар сонсогдсон л баг та. Гэхдээ нөгөө нэг яг надад яг тэргээр ингээл алхаал бидлхаа тийм зогсцуулаад зогсож байхад нь яг бодогдож байгаа юм за окей би угаасаа л тэ өөр хүмүүстэй том болгоод эмээ өвөө болчоод хоёр баачка ингээл хөдөлцөөл явж байгаа л нэг газар сайхан амьдсаар байгаа жижигхэн байшин гэдэг ингээд ерөөсөө ингэж нэгнийх нь насыг бах юм байна гэдэг л ерөөсөө л тэр дур зурглалнууд нь буусан байхгүй юу. Ганцхан хурмын дээрээ амлалт өгөөд байх биш зүгээр ядаж нэг тэ чухал өдрөө ч юм уу мэдгүй аа. энд яг Хэлмээр байгаа. гоё явлаа шүү. Яг хэлмээр байгаа зүйлээ нэг юм ярианыхаа зүгээр хэлхийг хүссэн үедээ шууд хүү яриа гэж хагаад хэлчих хэвээр юм болов гэж бодгдсон ш надад мэдгүй яагаад ч. Энэ одоо тунхаглал бид нар нөгөө би шүүхт үннээ хэлэхэд тангаргалж байна гэдэг шиг ус энийг бид нар охтуудаа ер нь хэлчих хэвээр юм шиг байгаа. Эсвэл эмэгтэй дүүнэртэй ч юм уу тий. Хормон дээр биш. Ер нь энэ харилцааны хамгийн суур дэвсгэр дотор энэ амлалтууд бүгд байж ах хэвээр. Тэ? Яг тэр хүнтэй нэг албан ёсны харилцаанд тэгээд тэр гарын үсэг зурсан тий. Та хоёр нэг би чи миний хувьд зүгээр болцож байгаа нэг туршилтын хугацаанд байгаа биш боллоо гэдэг цагаас хойш л хосуу твд хуримштэй. Тийм биз дээ тий. Тэг хүмүүс хүлээгээд авч байгаа. Тэгээ тэр үеэс эхлээл угаасаа та тэр хүний сэтгэл хөдлөл сайн ч вэ муу ч вэ хамт байх ёстой. Тэгээ унсан ч вэ цайжирсан ч вэ амжилттай ч вэ амжилтгүй ч вэ байх ёстой. Тэгээ өвдсөн ч вэ нөгөө жаргалтай ч вэ хуваалцах ёстой гэдэг юм хүссэн хүсээгүй ороод ирж байгаа. Тэгээ энэ амлалтыг дотроо шийдвэр гаргаж иж цаашаага үнэхээр нөгөө нөхрийнх нь хэлснээр 30-40 жилийг яг тэгжилд авах боломжтой. Энийг нөгөө 50-60 жилийн хугацаанд те 700 хос төр судалгаа хийсэн гэр бүлийн сэтгэл судлаачид гаргаж ирж байгаа байхгүй. Асууд харилцаагаа сайжруулахыг далайн хэрэг дээр очиод нөгөө зундаа өвөлдөө ганц удаа аялаад тэгээд амар романтик гэж боддог. А тэгсэн чинь гэр бүлийн сэтгэл судлаачид зүгээр л том өрөөнд нь 0.9-оос бусад өрөөнд нь камер тавьж агаад ажиглаж байгаа байхгүй 700 800 хос дээр тий. Тэгтэл хамгийн романтик харилцаа гэдэг чинь ерөөсөө тэр санал тавиал тий. Тийш хамт яваал тий. Эсвэл ингээл нөгөө яадгиймдээ одоо гинтийн бэлэг бариад ч юм уу тий. Эсвэл нөгөө амар тийм бидний нөгөө тархиа угаалгачихсан тэр Холливуудын кинонуудын романс чиг хизээч байхгүй тэр ноутбук гэдэг кино минь биш те ингээл ингэж орж ирээл тэрч мөврэл заавал тийм такт хийж мэж өгөөл те бид нар энэ зүйлдээс ингээд тархиа угаалгацсан. Яг бодит амьдрал дээр хосуудыг ингээд туршилтанд тэгээ харж шít бодит гэрт нь камер тавьж байгаа бүх үеийг харна гэдэг чинь ингээд харахад нөгөө цай ууж ахт нь ингээд өгөх те ингээд сууж ахт нь нөгөө ингээд ах те ингэнгүүтээ өсний өнгө өөрчлөлт юм уу те гэж хэлэх ийм
жижигхэн үйлдэлүүд ямар романтик байд юм бэ? Энэ жижиг үйлдэлүүдийг анзаараад маш хурдан холбоос үүсгээд байгаа хосууд яагаад салдаг? Тэгэхээр нөгөө жилжингаа хүүтэн хөндөй байжснаа хурмынхаа ойгоор амар том торт үлээгээд амар том бүгж өгөөд тэгэхээр өдөр тутамдаа холбогдож явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг 60 хөлт шиг нөгөө 80 мотортай юу гэдэг үлээ тий тэрэн шиг ингээд жижиг сажиг зүйлээр нэг хинт шидлээ тий тэрийг нь гэлс хүлээж аваад яс ийсэн. Нэг жоохон суудгаас өөр сууж хахад л яваад очих сэтгэл тий. Нэг нь өмсдөг хувцснаас нэг арай өөр хувц өмсдөн байхад энэ хинт хамаатай ингэхийн хооронд эвтэйхэн цагийг тааруулж агаад мэдрэмжийг асуучих чадвар гэх мэтчлэн ийм зүйлсүүд дээр холбогдсон асуудал хамгийн романтик байсан юм байна. Энд одоо судасны цохилт, зүрхний импульс тэгэл стрессийн даавар, ажралын даавар бүгдийг хэмжиж байгаа байхгүй. Дараа нь тэгээ бүр бичлэгийг үзүүлж байгаа. Тэгэхээр бидний боддог шиг нэг юм бэлэг тэмдэг чанарын зүйлс бол ерөөсөө л айгүй хүчтэй нэг удаадаа л цогж байгаа гэсэн үг. Тэгтэл өдөр тутамдаа тэр нэг импульс авч явах хэрэгтэй. Тэгээд бас нөгөө итгэл өнөөдрийн нэгэнт сэдв итгэл юм чинь тийм. Яг судалгаан дээр болохоор хосуудын 15-аас 20% л араар тавилт буюу гэр бүлээс гадуур харилцаанаас болж салсан байдаг. Итгэл бидний амьдрал дээр тэрийг айгу бараг л салсан. 90% юм шиг л бодоод байна. Өөр үнтэй явалтаа салсан юм шиг бодоод айгу айгу надад их юм шиг салах вэ гэхээр чийдл гэж хэлдэг үстэй. Яг хөө тэр бол ингээд анхааруулж байгаа хамгийн их надад цочрол гэмтэл өгнө гэж л нөгөө хүндээ сануулга анхааруулга өгж байгаа болохоос биш үлдсэн тэгвэл 80-аас 90% нь хөндөй хоосон хаахрамжгүй ийм сэтгэл хөдлөлийн хувьд салцсан хүмүүс л салдаг. Тийм тэрнээс яг хуур гэж байгаа юм биш мэдээж те. Гэхдээ тэр бидний бодсон шууд салтанд хүрэгдэггүй. Тийм яаж хаад нөгөө нэг одоо үгүй ингээд анханасаа яг ингээ бүр амар ялуу мэлуун те чухам өчр зүггүй л хайраа гэл өнсөж өнгөд байдгүй ч гэсэн нөгөө жил хэрэгцсэн тэр нь ядаж нөгөө нэг улам холдоод ахгүй маг багаар ингээд хөгжөөд байна. Тийм ингээд дөхөд байна гэдэг чинь ер нь одоо бит хоёр байгаа байхгүй юу. Манай ч ер нь өөрөө ингэж нэг юм жоохон юм бас яг хүн харахад нэг юм хүнтэй юм шиг нөхөр шүү дээ. Үг мөг хэлэхгүй чухам дургуун ажлын сток өөрхөн гэж хэлдэггүй байлаа. Бүр зантай ч юм шиг 4 шиг жил чи яг тиймсэн заяа. Бүр ингээд нөгөө хөөхөн гэдэг үг байдгүй. Яг би ч нэг тийм амар эмгтэй л хүн биш ч гэсэн эмгтэй хүн чинь бас хүслээ гэж үү те. Мэш гэдэг үгийг өөр эрэгтэй хүмүүс хэлнэ штэ. Энд чинь найз нөхдөн ч юм уу шал өөр жиста хөөрхөн харагдаж шүү. Өс чинь одоо би нэг буржуус буржичаа хөөрхөн байна. Чиний буржуус хөөрх юм аа мама гэдэг үг чинь бас тэр үед нөгөө гэр бүлтэй болцсон байгаа хүн ч гэсэн хажуугаас пунк гэж ороод ирнэ үстэй нөгөө нөхөр нь хэлэхгүй болохоор ч хүн чинь өөр хүнээс дутчихсан юм авч байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө тиймэрхүү юм хэлж мэлдэггүй байлаа. Тэгээд тэгсэн чи яг ингээл жил ойрцсон арай өөр болоод нэг өдөр бүр амар сонио тэр нь одоо хизээ чинь 6-7 жилийн өмнө ч юм уу нэг сонио гой хуруутай шүү гэж нэг ганц удаа нэг хэлээ. Одоо хуруур фокус л. Хуруунаас задраа. Тийм ингээд. Яаж ч харж гой хуруутай шүү. Би нөгөө амар хумсмусаа бодож моддог болохоор шүү. Тэгээд тэгсэн чинь тэгж хийсэн чинь үн чинь мөр ингээд тэгтээ нөгөө өөрөө би чинь жоохон би тийм ийм эмхтэй хүн биш мэш гэдэг байсан үн чинь ганцхан үйлбэр дээр тэгэл тэгсэн чинь тэр үйлбэр нь нэг олон бишээ өөрхий нэг жилдээ бараг ганц хэлэн заяа. Тэгээд тэр нь дараа жилдээ 2 болж үржих ч юм уу. Тэр чинь ингээд твшилт өгөөд байгаа зү тий. Тэр ихтэй чи бас өөрөө анзаарч харж байгаа юм чи айгуу гоё. Буцаагаад би бас хабыг бас тэ нөгөө нэг энэ ус чи гоё болцсон байж шүү дээ гэдэг юм уу. Одоо нэг юм яг би л хувцалчихж байгаа юм даа. би л өмсчээд өмсөж байгаа юм л. Авчрал өчөж байгаа юм л та. Тэгтэл нөгөө нэг одоо миний сонгосон стилээр хувцалдаг болчихсон. Тэснэ өөрөө тэрэндээ амар дуртай. Тэгснэ хоёулаа бид хоёр чи яг адилхан хувцалдаг. Тэгэнгүүт надад тэр нь хөөхөн харагдал өстө хөөхөн бол. Наад чи өстө хөөхөн харагдчих марччих гэдэг. Нөгөөд чи бондонд ангирал. Тэгэл тэр мөрн ингэж амар хөөхөн. Тэгээ тэр нь ингэж миний бодлоор ядаж энэ хүн өстө чи энэ өөр хүн шиг надаа гоё намайг хөөхөн сайхан гэсэнгүү гэдэг нь биш. Ядаж тэгж хэлж байгааг нь анзаараад чи бид нар анзаараагүй гэж бодлоо шүү дээ. Зүгээр ингээд нэг ажилласаа ирснээр сексэцэн орж ирж байхад хүртэл
өнөөдөр усан уг нь гоё байжтэй гэдэг ганц үгийг нөгөө мэдхгүй яг нөгөө ядарсан дээрээ фокслонготой яа за сексэцэн л байна уу гэдэг нэг тийм хариулт бол нөгөө үнэн шууд унж байгаа за угаасаа ингэ хэлчихвэл айгүй шиг бол уурлал болчихно дөө яшиг хэрүүлсэн байж гэдэг тийм юм яахгүйгээр ядаж ингээд нэг юм жоохон үе шатаа явуулаа тэрийг нь сонсоод буцаага жоохон тэ ингээд нэг ингээд мэдгүй чи бас тэгдэг үгүй юу ингээ хаяа нэг ингээд байнга биш л тэ хаяа ингээд нөхрийнхээ нэг юм хөөргө гаргадал нэг тийм үг нэг яг бүр ингээд байнга бүр амар бид нар ч амар залуу хүмүүс биш үнийг хэлэхэд одоо хүүхдүүд маань хөөргө гаргадал тэгтээ ингээд нөгөө нөхрийнхээ хаяа ингээд заримдаа ингээд хөөрх штэ гэдэг нэг бацж байна нэг тийм мэдрэмжээ юм бол би бол гаргацдаг нөгөө нэг киноч үлээ юу үзлээ нэг сошиал дээр юм харсан нөгөө ингээд амар үнсэлцэж байгаа син үзснээ гэр бүл болцсон хүмүүс хизээч үнсэлцдэггүй штэ гэдгсэн чинь дараа нь ингээд бодохгүй юу тэгсэн чинь зүгээр л үнстэй байлээ штэ яг үннийг юу яриад тийм ингээд юу тийм гэл эсвэл хазар дээр нь эсвэл уруул дээр нь эсвэл нэг тэрж байгаа үнэлж мөнөлдөг байхгүй. Манай ажлын залуу бүр яг ингэж үнсэлдэг юм байлээ. Юу ярьж байгаа үнсэж юу ярьж байгаа үнсэж тэл нэг дундаас унтсан байдаг. Шууд гол юм аа. Тэгээ нөө хоёр нэг хүүхдтэй альж үнсэх гэж яах вэ? Яг тийч бас нөгөө хос гэр бүл болоо явчгаар чинь нөгөө болцчихсэн үеэшгээ учир зүггүй та 10 минут үнсэлцээ суухгүй бид нар. Юугээл гэртээ солиод юм шиг үгүй наа чи яг санах манай тохиолдсон баггүй харин бас үнсэх ёстой юм уу яа? Ястай гэж хэлсэн. Гэхдээ одоо юу ихгүй юу? Одоо миний тохиолдолд манай гэр бүлийн тохиолдол болохоор би ингээд би айгүй юм одоо нооломхой эмэгтэйлэг ингээд ингэж очиол ингэж хайрын юм байна гэдэг баггүй юу? Тэг манай өрч тэр нь бангар дуртай л та. Тэгэл би өдөр болгон чи яста хөөрхөн шүү, чи яста хоот шүү, чи яста гой залуу шүү. Тэгэхээр нөгөө ч тэгээ надад бас нэг тийхгүй заяа энэ болдоо толгой ирч ямар төстэй. Бас ингээл чи бад бэрүүл шиг юм те гэж тийхгүй заяа. Гэхдээ ингээд нэг хайрын хэлн арай өөрөөр илэрхийлээд идэв. Тэгээд би нэг юм анзаарсан байхгүй юу? Би бол ингэж нялуурж ингээл би энэ дээр ингэж нүцэн тэрвэлдэж мэгүүлдэх амар дуртай. Тэгээд анзаарсан чинь нэр үнсэлцэхгүй байгаа байхгүй юу? Зүгээр ингээд өдөржингөө ингээд шоп гэж мөрчдөг. Яг нэг юм гоё юм байхгүй. Тэр нь байлаа гэхэд тэр за дандаа өөр юмтай холбогдоод ингээд өөр юмны өмнө болоод гэж. Өөр юмны өмнө тэр болоод байгаа байхгүй. Оршин Тэ. Баг ингээд үнсэлцгээр за би одоо завгүй шүү дээ. Дараа болъё л доо гэж мэдээд. Яг нь тэрний дараа заавал ийм явахгүй. байх хэрэгтэй юм шиг болцсон харин. Тэгээд би нэг 7-10 хоногийн өмнө би нэг чаленж эхлүүлсэн гэлтгсэн чи. Дандаа нэг тиймэрхүү юм ярьж байдаг болохоор за ямар чаленж гэлтгсэн чи. Хоёлаа өдөр болгон үнсэлцээ гэдэг тоххой. За гэтээ ингээд цаашаага өөр юу ч болохгүй яахчгүй тэгээ ингээд өглөө ч юм уу өдөр ч юм уу хаан чамаагүй лифтэн дотор ч юм хамаагүй 30 секунд чамаагүй үнсэлцэж бай гэтгсэн чи. За тэгё. Нэр үнсцгээ болчдөг те. Чинь ингээд нөгөө нэг бас хөөрхөн юм өөр яг ингээ бүр амар сексуал биш ч гэсэн нэг юм гжигдээд гэж байдаг да гэж та тий. Тэр шиг маань найзууд ярьжсэн байхгүй юу? Ямар сандаа чиний мэдэх хоёулын нэрийг хэлдэг. Тэр тэгээдсэн бүр яа энэ сайхан үнсэлцгийнсэн нөхөртэй бас ингээд олон жил болцсон. Чинь нөө яг ерөөсөө тэгдэггүй. Тэгээ нөө үрхэж мөрч явах үедээ л амар ингээд үнсэлцээ сууж муугаал те дээдлж маялж явахтай тэгдэггүйсэн. Нэх гой үнсэлцэж масалтай. Гоё штэ. Тэгсэн чинь яг дараа нь бодсон чинь бүр ерөөсөө бид нэр би хүмүүстэйг адилхан ингэж тий нөгөө нэг үгүй юу мэдгүй бат эсвэл эмгтэн үзэхгүй ийм үзээд юм бодохгүй марлуу хэлээ бид хэлээ яста буруу ойлголт явж байна те энийг яг ингэж засах хэрэгтэй саяны санчраагийн маань ярьсан нэг гоё зүйл нь бас айгу мундаг байна юу гэхээр эмэгтэйчүүд нөхрийнхөө эвлэрэх оролдлого дотносох орлого хоёрыг дандаа өнгөрүүлдэг. Одоо хэрүүл уруул хийгээд нөө галзуурцсан байх үе байна да тий нэг жоохон уур амьсгал муухай болцсон эсвэл гомдлууд ингээд угчирцсан байх үед хүн нөгөө хүнийхэн эвлэрэх орлого хийгээд байгааг анзаардаггүй. Дотносох орлого хийгээд байгааг анзаардаггүй юм байна. Нөгөө ууртай хүн чинь сохор болчихдог. Тэгэнгүүт уг нь бол тэр хүн харилцаагаа засах гэж маш их хичээсэн мэт байхгүй. Нөгөө гадны өнцгөөс нь яг харах юм бол
Тэ арай нэг зөөлрсөн ч юм уу, ядаж харцсан зөөлрсөн ч юм уу, эсвэл нэг арай нэг биеийн хилэмжинд буугаад өгцөн ч юм уу, эсвэл хоёлаа хамтал байж штэ гэдэг ч юм мэдгүй ингээд жижиг сажиг дотносох эвлэрэх орлогыг уул нөхөн хийж идэг. А тэгтэл нөгөө буруутайгаа батлах гад шүүмжлээд дайраад нөгөө хохирогч гэдгээ батлах гад эмэгтэйчүүд бид нэр ингээд галзуурч байх үедээ тэр эвлэрэх орлогыг нь сэтгэл рүү нь ус цацчдаг. Тэгэхээр нөгөө шууд барьж аваад хинж үнсэхгүй штэ. Ер нь бол тий тэр чинь шууд барьж аваад үнэрлэх мөнсөгч боломжтой байх. Тэнгүүт тэр эвлэрэх орлого, дотносох орлогыг та их сайн хүлээж авдаг юм байна. Хэрвээ нөхөр тэгэж хэлэхдээ чи хизээ миний хуруу мураг хардаг болчихсон гэсэн бол тэр бүр 0 хасах руугаа заана. Тэр дараа жилд ерөөсөө үржихгүй гэсэн үг те. Тэгэхээр таны нөхөр дотносох орлого хийсэн байгаа. Энэ орлогыг нь досоод авцсан байгаа байхгүй. Тэгээ досож авсан учраас тэр хүн мэдрэмжийн таатай санагдсан учраас тэрийг дахиад автах хүсэл төрөв. Тэгэхээр жирийн үед бол хүн гой сайхан сэтгэл зүйтэй байхдаа хүний эвлэрэх дотносох орлогыг яг арай дээр хүлээж авдаг. А энийг ууг нь бол сэтгэл санаа муу байх үед тэрийг бүр оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Бүр энэ ийм байгаа ч гэсэн чи одоо өчигдөр мухаа зангарсан ч гэсэн торт бариад ороод ирж байгаа мó. Гоёмаа. Зөвхөн тортыг магтах те. Тэр тортыг хамтдаа идэх. Тэнгүүт л нөгөө нэг юм шүүгч прокурор шиг бид нэр тэгэл нэг дургу бол тэр чигтээ дургу нэг ууралсан бол зөвхөн тэр өнцгөөс нь хараад ахаар нөгөө харилцаа чи аврагдах боломжтой тэр алтан цагуудыг бүгднийг урсгаад өнгөрүүлчихдэг. Тэрийг барьж авах хэрэгтэй. Хосууд тэрийг барьж авч байгааг судлаачид анзаарсан байгаа байхгүй. Муухай юм болсон л доо. Гэхдээ ууралсан ч гэсэн нөхөр нь эмэгтэйгийнхэн готлыг арчаад гарцсан байхад тэрийг хараад инээнгүй те баярлаа гэд мессеж биччихээд үргэлжлүүлээд хэрэлдэж болдгийм биш. Гэс пауз тий ийм байж болдгийм юм. За тэгээ яасан гинэ. Би энэ дэр чинь гоё гэж бодож байна. Гэхдээ муухай нөгөө бүрэрийн зарчмаар асуудлаа хилцэж авч үзэх те. А тэр нялуурах, дотносох гэдэг юм бол энийг бид нэр цаг гаргах ёстой юмнууд байдаг. Цаг гаргаж цаг хулангийнх яг зүг биш үү те. Хөтөлбөртэй. Чай хийлээ. Одоо хамгийн наад Нэг өдөр мартчихсан бол маргааш нь нөхөн гоё юм тий. Хамгийн наад зах нь зүгээр 15 минутыг нэгнийхээ талаар зүгээр ингэ сонсоод мэдээлэлээ апдейт хийж явах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхгүй бол хүн чинь нөгөө өнөөдөр яатсан чинь ямар ч байгаа юм баг хаана ч өвдөөд байгаа юм те юун ч болохоо байцсан ингээ тэр хүнийхээ талаар нөгөө мэдээлэл байхгүй учраас ингээ очих гэхээр нэг юм жоохон нэг юм танихгүй те танихгүй мэдгүй газар хүн яаж явдаг вүлээ те а мэдж байгаа газар хүн чинь баавартай орж ирдэг те яваал сурцсан хөдөөнийхөө зам гэдэг шиг тэгэхээр энийг хосууд нэгнийхээ талаарх тархинд нь байгаа газрын зураг локейшн гэж нэрлэдэг. Одоо Готманыхаар бол тэгэхээр танаа хүн эхнэрийнхээ талаар ингээ газрын зурагтай байх хэрэгтэй тархин дотроо. Энэ үед нь ингэх юм бол болно. Энэ үед нь ингэх юм бол болохгүй. Бага насны амьдрал нь ингэж өрнөсөн. Ийм зүйлээс харшилтай. Ийм үед ингэсэн байдаг. Сарын тэмдгийн тэдэнд ирдэг. Тэрнээс 7 хоногийн өмнө баг те одоо мухааштай болцсон байна. А энэ баяруудын үеэр ингэж хямардаг. За багтаа одоо найс нөхдөг байсан болохоор ийм зүйлсүүд дээр гуниглаа суучдаг те. Эсвэл одоо хоолн дээр ийм асуудалтай учраас хоол их болгондоо хоолгийнхаа өмнө ингээл дандаа их зүйл сонсоол ингээл стрессэд идэх шүү мэдгүй. Ингээд газрын зураг тодорхой болгоод таниулаад ингээд явдаг шүү дээ бид нар тоосорч морч ингээ өөрөөгөө их таниулдаг гэсэн. Тэрэн шиг таны талаар ингээ газрын зураг бүртгэх хэвээр тэр газрын зургийн зам ингээд олон явах тусмаа тод болдог. Хөдөөний тод зам шиг. За тийм болчих юм бол ямар ч байдалтай байсан гэсэн хамгийн түрүүнд тань дээр ирэх хүн таны нөхөр байх болно. Нөгөө 103 ч гэсэн үг байхгүй. Шууд яасан тэр үе. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй ягааж мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж арыг мэдээдэг зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг хоббиг минь хүсэл тэмүүллийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн нартай бороотой салхитай солонготой бүхий л үед үргэлж дэргэд нь байдаг миний хамгийн татны найз. Тэгээ хараад мэднэ гэсэн үг. За өсвөлмээр байгаа юм байна. За өнөөдөр бол ойртой дими. Зүгээр л шоколад тавьчаад явгуу да хөө. Тэ? За бидний алийг чарахыг хүсэхгүй байх хүүхдүүд аваад гарыг. Ингээд мэдж байгаа гэсэн үг. Энд бол ямар ч тийм хайртай, майртай, ухаан мухаан хэрэггүй. Зүгээр л
тэр тухгүй яриануудыг хийж сурах хэрэгтэй байхгүй. Би ийм шашин шүтлэгтэй, миний эцэг их ийм байсан, би ийм гэр бүлийн боловсрал авсан, би ийм хүмүүжил дотор өссөн. Тэгэхээр хүн хаалга хагаад төрүүлж гарахаар миний уур хүрдэг. Эсвэл хүн төрүүлээд утас таслахаар би тэ галзуурдаг. Эсвэл хүн миний ийм яриад эхлэхээр би дургу яад гэвэл би ийм гэд ингээд ингүүл би ингэн шүү, ингүүл би ингэн шүү, ингүүл би ингэн шүү. Энийг та хоёр би нөө анзаарснаар нөө official болохоос өмнө хийгдсэн газрын зураг нь байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүс найзууд нь болохоор хоёулынх нь газрын зургийг мэдж байгаа болохоор тэ ямар нэгэн юм тэгсэлтэхгүй, байн үүсэхгүй хоёр оо газар empire байна гэж харсан ба штэ. Тэгээ энийг хийхэд хэцүү. Хамгийн тав тухгүй яриануудаас хамгийн аз жаргалтай холбоосууд үүсдэг. Тэ? Тэгжээж дотносдог. Хоёр тэрийг хоримныхаа өмнө хийсэн байхгүй. Ингээ өөрлөлаад ингээ ярьсан гэсэн шүү дээ. Ууг нь би үхтлээ хамт гэж яхад ямар жижиг юм дээр гонжилдаг юм бэ? Тий. Энэ үгнүүдийг л хүн сонсох хэрэгтэй. Тэрнээс тэр нөгөө гой сайхан өсдөөс магтаалдаа бас гол нь биш байна л да. Тий. Гэтэ одоо ингээд саяны ярьж байгаа газрын зураглагдах хүртэл тэр бүх тухгүй ярианууд гараад тэрийг тэр хүн сонсох нэг өөр за энэ яриад исэн юм нь энэ юм бэ штэ гэдэг амьдрал дээр буух хүртэл бол бас яг цаг хугацааны одоо юм асуудал байгаад байна тий. Тэгэхээр яг энэ ч нөгөө яагаад энэ чи 14 жил ингээд айгу гоё байсны дараа хуримны дараа гоё болсон гэх нь 14 жилийн хугацаанд зурсан газрын зургийн зураг нэг өөр. Тэгэхээр төсөөлөл нүртэй адилхан байсан гэж байгаа хэвээр хуримныхын төсөөлөл нүртэл ижилхэн болчихсон байсан. Тэгэхээр нэгэндээ нийт зүйлээс сурцсан байгаа байхгүй. Тэгэд ямар ч хосын харилцаанд угаасаа байн буулт хийн. Одоо энийг ингээ хэлэхээр гэрлэлт айгу муухай. Гэхдээ угаасаа л гэрлэлтийн талаарх үнэн дотор ямар ч тийм ийм тэ сэтгэл ингэсэн юм байхгүй байхгүй. Яг бодит амьдрал дээр. Энд буулт хийх ёстой. Тэр хүний талаарх газрын зургийг байнгын барай явждаг байх нь шүү дээ. Өө чи ийшээ хилээд томсгож байгаа юм уу? Энэ 4 5 3 жилээр апдейт хийдэг гэдэг чинь тэр нөгөө юм чи өөрийгөө шинчлээд явж байгаа байхгүй. А тийм болохоор төрөлтийн дараа 3 жил дотор хосууд хамгийн салдаг. Яагаад гэвэл энэ миний хөөхөн найз охин миний хайртай эмэгтэйгээ бодоо явдсан чи төрөөд 3 жилийн дотор эмэгтэй өмөр газар нутгаа тэлээд дагуул газар нутагтай болоод хан хэрмээ барьж марингуудаа найс нөхдөсөө холбоо молбоогоо таслаа бүр ингээ те танигдахгүй газрын зураг болцсон байдаг учраас нөхөр тэр хөвжлөөс хоцорчдаг. Тэгээд ингээд нөгөө ингэсэн чинь нөгөө чи ээж болцсон гуянтай хүрэх дургу болцсон. Өдөржингөө хүүхдүүд наалуулж байгаа учраас арайгаас наалуулж. Тий, газрын зурганд апдейт хийгдэг байгаа байхгүй тий. Тэр чинь өөрчлөгдөөл ингэнгүүт одоо ямар гол мөрөн ширгсэн тий. Цаанаас нь ямар ундраг гараад ирсэн. Цаг өөр уурсгал ямар болсон ингээд амар өөр байнгут энэ нөгөө эрэгтэйчүүд хэвэндээ бежитл эмэгтэйчүүд төрөх болгондоо угаас өөрчлөгдөж байгаа. Байн өөрчлөгдөж байгаа. Тэгээ ажил мэргэжил өөрчлөгдөнгүүт газрын зурагч өөрчлөгдсөн байсан байхгүй тий. Би жоох утасны хамааралтай болоод донтолттой болсон гэдэг юм мэдэхгүй надад анхаардаг ихнэр хайчиж ба гэж хаагаа. Тэгэхээр тэр газрын зураг дээр ингээл тэмдэглэгээ насан туршийн тэр бол миний нөө өдрийн тэмдэглэгээ байдаг. Тэгээ тэр тэмдэглэгээн дээрээ буулгаж авахаас биш надад хайргүй болчоод утас оролтоод байна гэж бодохоор л асуудал үүсдэг гэсэн. За бид өнөөдрийнхөө Сөүл лабд ихтгэлцлийн тухай ярьж байна. Итгэлийн тухай нөхөртөө итгэл, нөхрийнхөө итгэлийг одоо эвдэхгүй байх ч юм уу те итгэлцэлтэй гэр бүлтэй итгэлтэй байх ч юм уу Өөртөө итгэлтэй байх түүнчлэн тийм гоё сэдвийн тухай ярьж байна. Тэгээд яг энэ ярьж явах үедээ би бас итгэж болох хэдэ спонсоруудаа танилцуулъя тий. Манай Сөүл лабын спонсор одоо бидний бяцхан үрсийн тэр хөөрхөн онжгыг одоо халуун дулаан хуурай байлгахад итгэж болох дэлхийн хамгийн нэмгэнжих Baby Lab ажиллаж байгаа. Мөн одоо бүсгүүчүүд бидний цагаан өмдөө өмсөөл гарахаар тий өмдөндөө итгэж болох. Oxy ариун цэврийн хэрэглэл Oxy брэнд маань бас ивент итгэж байгааг дуулахад таатай байна. Тэгээд биднийг ийм гоё халуун дулаан яриа өрнүүлээд тухтай суух орчин нөхцлөөр Whisper рестораны хамт олон маань бас хангаж байгааг бас хэлэхэд маш их баяртай байна. Бидний Сөүл лабыг дэмжиж байгаа ивент итгэгчдтэй маш их баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэхэд одоо би ингээл хурим ярьлаа тий итгэл ярьлаа амлалт ярьлаа магтаал ярьлаа тий энэ бүхэн нь фейлдсэн хүнд би байна гэж байна.
Яг одоо ингээд энэ хоёрын гаргаж байгаа өнцгөөс дандаа өөр өнцгөн биел байгаад байна л да. Юу гэдэг нөгөө багасаа төсөлсөн хурим яг одоо л хийх ёстой гэд хийсэн хурим. Тэ тэгмэд миний болонгууд одоо юу гэдэг одоо эргээ бодоход миний хурим биш байсан юм шиг санагдаад идэг. Ээж авч зориулсан хөрөм Тийм гэсэн үү? бусдад зориулсан хурим. Дурсамж ч өөрчлөгдсөн юм болов уу? Ихэнд ярьжсэн тийм. Яг нөгөө нэг түрүүний ярьжсэнаар одоо би нөгөө нэг салалтын дараа эргээд харилцаагаа харангуут надад үлдсэн дурсамжууд миний нөгөө нэг алтан шаргал байсан бөмбөлгүүдийг хөх цэнхэр болгоод яваад байгаа юм болов уу? Сайд гэж тийм сайд энэ чинь биш байсан тэр үед эн чинь тийм ч яг үндэ гоё байгаагүй юм шүү гэдэг тэр юмрууд руу ингээд хатгалаад үлдээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Тэгээ түрүүний нөгөө магтаал энтер гэдэг шиг яг одоо магтуулахыг үнэхээр хүсчээдэг. Гэхдээ харилцаа болохгүй байгаад байсан. Тэнгуутаа нөгөө талаас ирж байгаа харилцааг фикс хийх гэж байгаа оролдлого болгоныг би нөгөө нэг том юунаас болоод одоо сэтгэл зүйн одоо бүр илүү том харилцааны асуудлуудаас л бүгдээрийн энэ төр дорно режект хийжсэн. Тэгээд хүн ингээ магтангууч зэрэг юу яриад байгаа юм. Чи ямар гоё цамц юмс юу яриад энэ цамц аль дээр л байсан л цамц шүү. Ингээл тоодгүй шүү дээ. Ингээл тоодгүй мэдчихэж байгаа байхгүй юу? Өчнөө олон хоногийн аль дээр авсан цамцыг одоо л харснаа гинт мүдэнэснэ ямар гоё цамц өмссөн юм гэж мэгч. Гингуудаа баг тэр нөгөө магтах гэсэн оролдлого нь эргээд миний одоо харилцааны асуудал энэ чинь асуудал шүү гэдгийг баг баталсан ч юм уу тийм юм өмнөд байгаад тэгмээд одоо эргээд энэчнээс харж байгаа нь юу вэ гингууд тухайн үед маадгүй өө тийм үү баярлаа одоо л анзаарч байгаа юм уу үгүй нэг тэгэхэд ягаа хамт явж байгаа авсан штэ чам таалагдж байгаа бол ойр орхон өмсөж гинэ ч юм уу тэ хөөе энэ хатуу ухаан байсан уу Ямар гоё ба ямар хөөх хэлдүүтэй харагдаж байна тий. Өстой гоё харагдаж байна. Байх өстой л байж л дээ гэхгүй тий. Гэтэ тэгж бодож ирсэн байсан л байгаа шүү дээ. Гэтэ тэгж бодож ирсэн л байгаа. Зүгээр тэгж бодож ирсэн бодлуудаасаа тэрийг л төрүүлээд уянга хэлсэн болохоос ш. Тэгж хэлсэнд нь баярлж ирсэн л шүү таа ш. Тий. Тийм л ах та тий одоо. Түрүү нөгөөний ингээд одоо юу гэдэг нь хүчин ингээд одоо та эсэргээрээ нөхрийнхөө одоо итгэлийг алдахаар ч юм уу тиймэрхүү байсан уу энэ төр гэж асуусан шүү дээ. Яг одоо янз бүрийн гэр бүлийн харилцаанд байгаа ч юм уу бүсгүүчүүд үзэж байгаа учраас олон үнцэг гарч ирээсэ гэж бодоод байгаа байхгүй. Тэгвэл бас контент маань баялаг болох байх гэд. Би болонгууд одоо юу гэдэг нь эсэргээрээ одоо нөхөр маань надад итгэхээ болсон гэх юм уу? Тогтоод юм аа. Тэ. Тэгэхээр бас тийм үнцэг байж магадгүй гэж бодод. Яа тэгэхээр би хэрүүлээс залхацсан. Тэр үнийг угаасаа одоо юу гэдэг нь яг байгаа нөхцөл байдлаа үнээр нь хэлэх юм бол хэрүүл болно гэж ботцсон ч юм уу тий. Тэг магадгүй өмнө нэг удаа тэр хүн бас стресстэй байхад нь би яг тэр нэг юмыг одоо тохиолдуулаа хэлцэн гээд тесэрсэн. Тэрнээс би ойлгохдоо угаасаа л яг ингэж хэлжүүл дандаа ингэн гэж бодсноо ажил дээрээсээ гараагүй ээжиж очиж ийн гэдэг ч юм уу тий. Очоогүй ээжиж хизээч очихооргүй ээжиж те удахгүй дуусж ийн ч юм уу яг гарах гэж марч ийн тэрнээс нэг юм ойлгохын зөрүү яснаа нөгөө хүмүүс маань болохоор ингээд нэг тийм жижигэн ч гэсэн юм худлаа ярьж байгаа үйлдэл хизээч одоо ингэж хүлээн зөвшөөрж одоо чаддггүй байнгутаа эргээд гэрлүү маань фокуснаа чи ийм жижигэн юм дээр намайг ойлгохгүй гэж бодож худлаа ярьж байгаа бол чи бол энэс том юм дээр бүр ингээд хангалттай худлаа ярих юм байна гэдэг ч юм уу. Тийм юмнууд байсан. Тэгэл ингээл тэр чинь ингээл нэгээ ингээд чи тэгэхэрдэгт. Үгүй чи ууралсан болохоор би удлаа ярьсан. Ч юм уу. Тэгвэл чи удлаа ярьсан болохоор би ууралсан гэдэг ч юм уу нэг юм хизээч гарахгүй нэг юм жидгэрийн тойрогдол орчдөг юм шиг үлээ. Тэгвэл яг одоо гэр бүлийн асуудлууд бас яг иймэрхүү кейсүүд байгаа гэж боддог байгаа байхгүй. Чи тэгсэн штэ. Үгүй чамайг тэгсэн болохоор би тэгдэг штэ. Үгүй чи анх тэгвэл хин ихлээд тэгсэн гэдэг ч юм уу. Ерөөсөө ингээд шийдэлд хүрэхгүй байгаад байдаг. Хэрвээ тийм хүмүүс байгаа бол яг энэ итгэлцлээс болж үүссэн чөтгөрийн тойрхийг хэрхэн яаж зөв таслаж буцаага нэгнийхээ итгэлийг зөв олох хэрэгтэй юм бэ? Тий. Харилцааг сүйтгэгч дөрвөн мортон гэдэг гоё онол байдаг. Энэ дөрвөн юм дайтгаад танаа гэр бүлийг сүйтгэх гээд орж ирж байгаа юм мортон гэсэн үг байхгүй тий. Тэгээд энэ дөрвөн мортон ихэнх хажиргалгүй гэр бүлүүдэд дөрвөлээ хамтдаа явж идэг. Тэгээд хэцүү нь гэвэл нэгдэх мортноос эхлээд ингэ шогшиж орж ирдэг. Хэрвээ тэр нэгдэх мортон орж ирэх үед нь хамгаалаад гарахгүй байх юм бол найз нараа дуутчихдаг гэсэн үг тий. Гомдлох
За тий чи хогоо асгаагүй мүү гэдэг нь шүүмжлэл хоёр дахь нь. Чи байнга л амиа боддог. За ингээд шүүмжлэл рүү орж ирж чинь тий эхлээ гомдолдог байснаа хатуу болоод чи гэдэг өнцг рүү орж ирээд бүр тэр хүний тодорхойлоод чи угаасаа чи байнга чи ингэдэг тий чи ингэдэг дандаа тий чи дандаа анханасаа л эсвэл хизээч ингээгүй гэдэг үгнүүд ашиглаад ирж байгаа бол нэгт хоёр дахь морьтой ирсэн байна гэж үзнэ. Гурав дахь морьтон болохоор self defensing буюу за хамгаалж эхэлнэ. Тэгвэл нэгнийгаа чи гэд эхлэнгүүт тэр хүн танд хайргуудаа биш байгалийнхаа инстинктээр тэр сэтгэл хөдлөлөөс ингээд холжиж жоохон өөрийгөө засдаг байхгүй юу? Амар хэцүү үсттэй тий. Тэгэнгүүт нөгөө хүнээсээ холдох гээд байгаа хэрэг биш. Тэр хүнтэй үүсгдэг ядаргаатай зүрх өвтгсөн тэр өгнүүд тэр хорон өгнүүд те нөө чи дандаа чи ёстой чи хизээш намайг жаргаагаагүй гэдэг тэр өгнүүдээс холдохыг хүсдэг. Тий. Хүний төрөлхийн мөн чанарт тэр гэсэн. Тэгээд өөрийгөө хамгаалаад эхлэн буюу нөгөө би ёстой чигээгүй гэдэг рүү очиндоо 3 дахь морьт нь болохоор. Ерөөсөө би байнга сайн байсан. Ерөөсөө би үргэлж хичээсэн те. Би бол аюу нэгэндээ аюу морьтнуудаа тоолоо гуруулаа үрэ. Аль нэг гэсэн байсан. Тий. Тий. Тэгээд хамгаалаад эхэлнэ. За тэгээд чи муухай би гоё гэдэг ийм хамгаалт руу оронгууд хамгийн сүүлийн шат буюу чулуун хан босгож эхэлдэг. За тэр чулуун хан нь болохоор аюу ядаргаатай энэ өөрийн гомор намайг шүмжлэн нөгөө гомдлууд нь орж ирнэ. Тэгээ би муухай үг сонсон. Тэгээ би гар нь арх хүн ч юм уу тий. Ингэнгүүтээ юм ярьж байхад нэг яг нөгөө чулуутай юм ярьж байгаа юм шиг. Тэгсэн үү? Гэсэн үү? За ингээд энэ байдлаар хөрцөн хэлбэрээр хамгийн ихдээ 16 жил хэрвээ энэ байдал гинт орж ирж байгаа бол 3 жилийн дотор сална гэж үздэг. Тийм. Тэгэхээр одоо итгэлцэл дээр болохоор угаасаа хүн 100% итгэдэггүй. Тийм. Тодорхой хувьд эргэлзэж байгаа. Тэ эрэгтэй хүн штэ. Эмэгтэй хүн штэ. Олны таньштай. Гой бүсгүй шүү. Ингээд эмэгтэй хүний хорон санааг хулан мэдж байгаа шиг эрэгтэй хүний хорон санааг танаа нөхрүүд мэдж л байгаа байхгүй юу тий. Энд аягүй тийм харж байна. Энд аягүй тийм гэж харж байгаа. Тийм болохоор 100% итгэлийг хүсэх чинь өөрөө тэнэг асуудал юм шүү тий. 100% итгэхгүй байгаа нь хэвэн. Тийм. Тэгээд ер нь бол энгийн одоо олны танил биш хүмүүстэй хамт байх нь хамаагүй их чаленжд гэсэн үг. Ийм хүний хань ижил байх нь угаасаа маш хэцүү зүйл. Тий. Тэр одоо комментүүдийг унших, тэр нүдэн дээр байнга байх, би ганцхан хармаар байгаа тэр одоо царайч юм уу, биеч юм хин нэг ингээ хараад байх онцгүй. Тэгэхээр угаасаа юм хүмүүсийн нүдэн дээр байж байгаа гэр бүлүүдийн тэр хайрын банкны данс нь байнгын л улаачгаал яг зөв шилэн тэгэл хүмүүс орж ирч гээл хор орж ирч гээл тий. Иймэрхүү байдалтай байдаг учраас жирийн хосуудын жирийн олны танил биш хүний нөхөртөө өөрийгөө харьцуулна гэдэг нь өөрөө амар нэг бодлын шудраг бус. Нөгөө ажиллаа хийж байгаад орой орж ирсэн чинь манай тэрний ихнэр өдөржин гэртээ хоолой гэдэг сууж байгаа шиг тэнэг санагдах байхгүй. Тэгээ эн чинь хосуудын онцлог гэж байна шүү дээ. Тэгэхээр итгэх албатай биш. 100% те итгэх албатай биш. За жоохон эргэлзээ төрдөг юм а гэхэд тэр итгэл болохоор яагаад энэ хүн надад худлаа ирсэн бэ гэдгийг сонирм байхгүй. Яг тэгж хилжиж би харилцаагаа аврах гээд байсан юм а. Үнэ хэлчих юм бол томрох гээд амар олон цаг уйлж ярилцах гад эсвэл амар ядаргаатай ярианууд өрнөх гээд өнгөрсөн юм сөхөгдөх гээд байгаа учраас хүн аргалаад хэлцдэг. Тэгээд хөөх юм те аргалж хэлээд ингэснээс биш нөгөө бүр амар том чит хийх гээд надад худлаа яриаггүй юм байна гэдэг үнцгийг л ойлгуулах хэрэгтэй гэсэн. Би яг үннийг хэлээд гарж ийн очиж ийн одоо хоолой хийцэн ингээ худлаа ярьсан байна те. Тэгэхээр хоол хийгээг болохоор чи орж ирээд уурлах учраас би худлаа ярьж шүү дээ яг үнэндээ те. Тэгээ энийг ойлгонгуудаа чи жоохон зөөлрөд ирэх юм бол би үннийг хэлийгээд тохиролцох хэрэгтэй гэсэн үг. Тийм. Худлаа яриад байгаа тэр төвлөрч болохгүй л гэсэн үг. Нэг юм байна л нөгөө асуумраагаад үгүй. Тэгэхээр би одоо сэтгэл зүйч мэсгэл сүүж тавьж үзэг болохоор нөгөө нэг сайн Чи чинь бидний сэтгэл зүйч. Найздаг. Тэгсэн чинь нөгөө яг би өөрөө бид хоёр ер нь тэгдэг болохоор бас гайгүй байд юм уу эсвэл одоо нөгөө нэг хэрүүл ч юм уу маргаан үсгээр нөгөө өмнөх юмыг нь хүмүүс өгч яриад байгаа шүү дээ тий. Чи тэгсэн мэт гэдэг зүйлийг ер нь айл болох ярихгүй
одоо ер нь бит хоёр тэрийг нэг сүгдэх байхгүй юу? Одоо өмнө болсон юм а ер нь л тэгэл аль болох тэндээ үлдэх хичээдэг. Гэхдээ магадгүй энд нь үлдсэн ч байгаа юм болов мэдэхгүй л дээ тэрийг гаргах ёстой юм уу? Эсвэл нөгөө хилж яах ёстой юм уу? Яриан цавсаар оруулж сануулах ёстой юм уу? Эсвэл зүгээр л яг тэр зүйлийг Бүр мартах тийм бүр авах хэрэгтэй юм. хайж ерөөсөө тэрийг сүхгүйгээр байх ёстой юм гэдгийг заримдаа бол мэддэггүй. Заримдаа нөгөө яг ингээд гарч ирэн заяа. Ингээл байж л байгаагүй. Заримдаа ингээд мартагдахгүй зүйл байгаа шүү дээ. Ингээд нөгөө миний ингээ амар одоо игдүүцлийг хүргэсэн зүйлийг би ингээ хадгалаад байгаа. Тэнгууд нөгөө би болохоор яах вэ хэрүүл урал хийх жишээ нэг л гэр бүлийн хэрүүл урал гарч ирэхэд ерөөсөө тэрийг аль болох ингэж гарахгүй гэж ингэж дарддаг байхгүй юу? Тэр нь эсрэгээр жоохон хэцүү. Тий яг хав заримдаа ингээ надад амар хэцүү гэхдээ би стил буцаагаад тэрийг гаргачих юм бол нөгөө нэг тий Томрно чи ингээд ерөөсөө хүний юмыг мартахгүй маа гэдэг тийм мэдрэмж өгчих болов. Тэнгуудаа дараа нь би тэрийг эргүүлээ өөрөө авчих болов гэж бодоод байхгүй юу. Тэгээ би тэрэгнээс айгаад байна шүү дээ. Тэгээ өөрөө тэрийг ингээд дараад. Тэгэхээр тэр ер нь яг ер нь яах ёстой тийм зөв гаргах ёстой юм уу? Засах ёстой. Тэрийг ярих тэр яриаг хийдэг хэдэн зуун хуудас одоо гарын авлага байна. Тэ бүр ингээд энэ үед би тэ чамайг айгу одоо чамайг усанд ороод гарахаар би чамайг айгу баярлаад явж ийн гэж бодоод гэхдээ би эндээ орхигдож байгаа мэдрэмж төрөөд гэхдээ би чамайг бас надаас зугатааж ийн гэж бодоод эндээ бас би орхигдож байгаа мэдрэмж төрөөд гэд ингээд наривчлаад бүх мэдрэмжүүдийг чинь дийлгээд гараад ирдэг. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Тэгээд асуудаг байхгүй. Энэ үед яагаад ийм зүйл болсон гэдгийг одоо эцсийн амьсгал шавхтал яриулна да тий. Тэгээ буцаагаад би чамайг яавал уучлах вэ гэдгийг заавал хэлж өгөх хэрэгтэй байдаг. Одоо ямар өргөл барьц барих вэ гэсэн үг шүү дээ. Энэ хайхаа тайвшруулъя да тий. Аюу муухай зүйл хийсэн байна тий. Заавал өргөл барьц хэрэгтэй. Тэгэхээр хэлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Ийм гимтэл авсан, энэ гимтлийн өнгөн ийм, тархацсан ийм үедэд сэдрэн те одоо нэг усанд ороод гарахаар чинь би автоматар ийм бодол төрдөг тэгэнгүүт ингээд энтэй уулзах байгаа гэдгийг хэлэнгүүтээ явах юм бол ягаа хоёлаа нөгөөтгөө давж ийн гэсэн үг. Тэгээ чи араа нь үнсээрээ ч юм уу те эсвэл яг одоо энэ зүйлийг уучлахын тулд хоёлаа хамтдаа чи энийг хийх хэрэгтэй. Чи жоох энэ дээр өөрчлөлт гарах хэрэгтэй. Дахиад энэ төслийг авахгүй гэж хэлэх хэрэгтэй ч байж болно. Чи заавал нэг буцаагаад миний үн цэнийг сайжруулах нэг зориултыг хийж өг. Тэгээд яг яагаад гомдцсан ингэвт ингээд чихэр авч өгвөл гомдохоо болно гэхээр аав нар ингээд чихэр мөхөр авч өгдөг ч юм уу те ээж аав нар тэгэж аралдаг ш. Яг тэрэн шиг би гомдсон энэ гомдол ингүүл тайлагдана гэдэг жорчин энэ хүний хал дотор байгаа байхгүй юу. Тэгээ 1000 юм хийгээд нэмэргүй штэ. Яавал уучлагдах юм гэдгийг хэл. Ингүүл одоо яг 100% уучлах. 100% ер нь хаах хэрэгтэй байна тий. Гэхдээ дуусахаас өмнө айгүй энэ гар маань хугарч исэн. Тэгэхээр би энэ гар чи хизээч 100 гараа өргөж байгаа мэ гэд над руу юм шидэж болохгүй гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. Энэ сэтэрч шүү тий. Би үсэрч сагс тоглож болохгүй гэдэгтэй адилхан. Ханди яг тэр нь зарим нэг тиймэрхүү амар өөрт төвхтэй байдаг байхгүй юу? Нөгөө нэг үгүй ингээд надаа ийм байгааг ер нь яг аль болох хилдэг л дээ. Гэтэл ингээд яг тодорхой хэмжээгээр би чинь хувь штэ. Надад бас нэг юм байна штэ тий. Ингээд тэртээ зүгээр дотор нэг юм байгаад байдаг. Заримдаа тэрийг гаргаж чадахгүй. Яг ганцхан гэр бүлч биш. Ээж аав дээрч байдаг, ахч дээрч байдаг ш. Найз нөхдөж гардаг. Газрын зураг дээр чинь гоё юм нэмэгдэх гээд байгаа байхгүй юу? Тий. Бохгүй байлаа болохоор яг өөрөө ингээд дараа нь бодоод яах ёстой юм бол ингээд нөгөө нэг гаргаж ирээ илчгээр өөрөө засах газар гэдэг юм тэмдэглэгдэх хэрэгтэй байна. Санчраагийн нөгөө нөхөрөнтэй дотроо бодож байгаад тархан цаастаа газар гэдэг яах вэ те очоод байж болохгүй ингээд байж болохгүй те тэр тэгж ихтэй богд санчраа заавал ингэж бэлэг цайн өдөр сүү идэ өргөж ижил ордог те. За тэгээд тэр газар угаасаа ингээд хүндэтгээд эмзэг гэдэг хэсгийг хүндлээд тийшээ амар сайн айгу гоё зүйл хийснийхаа дараа тэрэн дээр очих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Нөгөө хямраас эргэхтэй гэсэн үг шүү дээ тий. Баярлуулж жагаад одоо чи тэрийг маань уучлсан уу тий? Тэр одоо нөгөө таагүй мэдрэмж чинь бодогдож байгаа хിവэрэ байна уу гэх мэтчлэн ингээ хүндэтгэлтэй хандаад хахаар тэр газрын тархан цаацтай газар биш болгодог. Тийм багаар. Холонд энэ тал дээр би тэрийг болохоор надад бас яг юм шархуулсан байхгүй. Тэгээ би бас яг эдгээсэн байхгүй. Гэхдээ өөртөө нь биш сэтгэл зүйчтэй яриад. Бас яг хормын өмнө юм биш үү?
Энэ хүний өмнө ер нь л юу Зөндөө болдоо шүү. Дээш Тийм байгаа байгаа. тий. Тэгээд одоо би бүр мартчихж сая хэлгээр нь саналаа шүү дээ. Нэр нь надад нэг тийм байсан шүү дээ гэж бодоод. Тэгээд өөртөө нь ярилцаад ингээд цаадах чи ингээд гуйж л байгаа юм л да. Гэтэ тэр нь надад хангалтгүй гуйж байгаа байхгүй юу? Ингээд эрэхтэй хүн чинь ингээд нэг бүр тултал нь яриулаад өгөх чи айгу манай хүн бол тэгж чадахгүй байсан байхгүй юу? Тэгээд би ингээд гомдлоо тэгээд үлдсэн. Тэгээд тэр чинь бараг жил 2 жил өнгөрөөд би хүүгээ төрүүлээд нялх биетэй байхад тэр шарах маань ингээд намайг хэцүү байлгаад байгаа юм шиг санагдаад. Гэтэ тэр шархандаач биш шал өөр юмнаас болж сэтгэл зүйч дээр очсон юм. Тэгээд ярьжсэн чи харин сэтгэл зүйч маань нөгөө шарах маань гаргаад ирдэг гэж шүү дээ. Тэгээд би шалтгаан нь энэ байсан юм байна штэ гэж мэдээд тэгээд тэр хүн намайг сайн ухаж яриулаад би ингээд нөгөө яг ингээд эрх чөлөөтэйгээр юугээд бодчих бол яачих бол гэд намайг хитрхи яншиж байна гэж бодох үе, гонгинж байна гэж бодох үе, өнгөрсөн юм сөхөж байна гэж бодох үе гэсэн ямар ч айцгүйгээр нөгөөдхөө гаргаж ингэж асгаад тэгээд бас айгуу гоё ингээд бас лавшруулаад тэгсэн чинь тэгээд яасан гэж өстой ухаж асууж өгд юм бэлээ. Тэр нь айгуу гоё бүр ингээд маж загсан газар маж жам санагдаад өргөжлөөж тэрийг яриад, уйлаад, тайвшраад тэгсэн чинь зүгээр болчихсон. Амар чөлөөлөлт мэдэрсэн. Тэгсэн чинь бүр яа ингээд юм чөлөөтэй болоод тэгээд би тэрийг нөхөртөө ерөөсөө яриаггүй мөртлөө нөхрөө уучлалцсан. Юу идэ энэ нэрэл намайг гомдоё гэж тэгээгүй штэ. Энэ маань аргацсан штэ. Тэгээ бит хоёрын хүчил ингээл зөрчлөө л дээ. Надад илүү их хүч хэрэгтэйсэн. Манайр өөрийнхөө чадлын хүчээр эдгэх гэж үзсэн. Тэгээд чадаагүй. Тэгээ сэтгэл зүйчийн тусламжийг аваад тэгээ би тэрийг бүр мартцсан биш үү. Одоо сая л саналаа. Гэхдээ одоо тэр сэдэрсэн гэсэн үг биш л дээ. Зүгээр тийм шарах байсан. Тэр шарах анцсан байсан байна. Тэгэхээр нэрэл яг Одоо ингээд сая хулаа яриад хэлж штэ ингээд юу гэдэг ихтэй хүмүүс чинь тийм хангал уучлалт гуйжлаа юм л да. Гэтэл бас яг нэг юм тултал гэд гоё яриулж мариулаад ингээд өдргэл тэгж штэ. Ер нь надад нөхрүүдээ яаж уучлалт гуйвал ер нь тэр яг нөгөө юм уучлалт гуйсанд ч юм уу бид нар нэг тийм одоо уучлалт гуйнгуутл нь анзаарч уучлалт гуйж байгаа юм байна. Гэтэ чи бол яг нэг гүцтэй ойлгоогүй л байгаа юм даа. Нэг юм дотор нэг юм үлдээд байдаг шүү дээ. Чи зүрийг уурлаад байгаа болохоор л яг уучлаарай гэж хэлэх хэрэгтэй болохоор хэлээд байгаа шиг байна. Гэтэ чи яг намайг яг юунд ууралсныг ч юм уу дахиж ингэж уурлуулахгүй байх тал дээр чи яг гүцтэй ойлгохгүй л шиг байна да гэх нэг дотор нэг юм үлдээд байдаг шүү дээ. Яг яавал тэр мэдрэмжийг бид нар авах юм бол эсрэгээрээ бид нар нөхрөөсөө бас яг одоо хүсдэгтэйгээ адилхан нөхөртөө бас яг ингэж юм уучлаарай гэж үгийг ер нь хэлж чаддгүй ер нь яг тэр яг чин сэтгэлээсээ гомдоосон бол тэр уучлаарайгаа яг яаж хэлж ийн ер нь та хоёр хэрэг хэлж ийн хэлдэг юм уу? Хэлүүлээл байх сонирхолтой юу? Гэхдээ нэг хүн болгоны одоо нөгөө өөр тийм expected байх те нөгөө ингэж уучлалт байвал би тэрийг уучлалаа гэдэг тэр зүйл нь одоо зарим эмэгтэйчүүд бол одоо өөр хүмүүс бол юу гэдэг амар гоё бэлэг авч яж гэдэг юм уу те нөгөө мэдхгүй надад болохоор яг тэр нөгөө бэлэг сэлтэндээ биш л байд юм шиг байгаамаа. Би өөрөө бас ер нь жоохон ингэж яг нөгөө хүн нэг юмыг би бас ер нь сүлээд ойлгоод байгаа нь маа санчирстай амар нээлтдэг штэ. Гүнгот би яг үндэ амар хаалттай хүн байгаад байдаг нөгөө хүн харахад амар юм ярьдаг мөртлөө нарийн ширээнээр яг амар их юм хадгалдаг. Баахан нөгөө нэг кинонд байд ямар киноч үлээ. Нөгөө бүх авторнууд ингээд тавьсан. Ийм аюу кино үзэх юм аа. Тэр чинь хэлж байгаа Netflix үздэг. Тэгээ тийм хүн болохоор тэгмүүд яг нөгөө нэг тим юмар юм нөгөө хэрвээ би үнэхээр ингээд бүр ийм нээлттэй хүн байсан бол за манай хүн ийм авчирч өгвөл ингээл 50 гот уучлалчдаг юм да гэдэг шиг тийм байх байсан байлгүй дээ. Тэгмүүд одоо би нэг юм би бас ер нь жоохон үг яриа амар ихээр байлгаж ээж уучлагдаж уучлах ёстой гэж өөрөө бодд юм шиг байна. Гэтэл нөгөө ирчүүд нь тавхан үгээр яриад ярьжтэй. Үгүй чи ингээд одоо нөгөө миний өөрөө ярьж байгаа шиг би нөгөө ийм байна л да. Одоо бодсон чинь яг өөр шиг л юм сонсч ээж зааж тэрийг уучлах гэдэг юм шиг байгаа юм. Өөрөө нөгөө амар олон юм ярьж ингэж нөгөө ингэсэн байхгүй юу гэд ингэж тайлбарладаг болохоор тэгжээж би өөрөө ойлгосноо баталдаг болохоор ингэж амсгаа авдаг байхгүй юу. Нөгөө ингээ амар олон юм ингээл гаргаж ирэхгүй бол би чамд тэгсэн болохоор л уур хүрээд байна. Одоо уучлахгүй гэдэг биш. Чи намайг ингэжсэн чинь ингээд тэгэхээр би ингэхгүй бол болохгүй байна гэдгээ ер нь гарахгүй л бол ер нь өөрөө жоохон депресс гэдэг хүн болохоор надад буцаагаад
уучлах ухтаа. Яг тэр шиг. Бас ингээд үгүй би тэгсэн чинь Олон юм яриулах гэдэг. Тэгээд тэрийг бас авах гэдэг төрлийн хүн юм болов уу гэж бодогдлоо. Тэгэхээр эрэгтэй хүн яг тийхгүй л дээ. Ер нь бол яг хөө ихтэй сурдаг юм. Сурагчдаг юм. Багаар. Гэхдээ яг өмнө нь бол бүр уучлаараач байхгүйсэн бол олон жил өнгөрөөд ирэхээр нөгөө бас нөгөө мэддэг болоод байна шүү дээ. Нэг нэгнийгаа бас таньж мэдээ нөгөө хамт өсөөд явцсан хоёр хүн чинь мэдээд байгаа болохоор одоо нэг арай жишээ нь 20 үгээр уучлалтаа гуйдаг болдог. Гэхдээ яг барагтаа бол яг аль болох олон уучлаараа гэдэг зүйл үүсэхгүй л хичээдэг байхгүй юу? Ер нь бол. Тийм. Нөгөө нэг байнга ингээл ядаргаатай уучлалт гуугаал тийм болохоор яг бүр ингээл алдаа гიშг би нэг юм яг миний бодож байгаа юм нь нөгөө яана тэгчих үедээ яана тулгаагийн хажууд байхдаа ингэж үедээ гэдэг зүйл байдгүй л дээ. Бид хоёр хөдөлгөөд яадаг юм бол дэстэй үннийг би бол би өөрөө ингээл өөрөөрөө л ингээл байж ах хэвээр. Энийг маань тэр хүн хүлээж аваад одоо ингээ натаа 14 жил амьдарч байгаа юм чинь гэдэг нэг тийм жоохон сэтгэхүйтэй байгаа сурчиж. Тэгээ тийм болохоор нөгөө тэрийг маань мэддэг болохоор нэг барагтай бол надаас нэг уучлахгүйгээд ахаар асуудал нэг амар үсгээд байдгүй л да. Хоо заримдаа нөгөө нэг юм одоо жирэмсэн дээр тэр тусмаа жижиг өгүүлбэр бүрт гомдоод байна штэ. Одоо жишээ нь цагаан сараар суужсэн чинь эцсээр л байгаа мó гэсэн чи би амар доктор пал гэл ингээл нөгөө нэг айлд орсон чинь хөгшнөд орсон чинь нөгөө манай хоёр хүүхэд тулгаа гурлаа иддгүү нөгөө ингээ айлд идэж чадахгүй. Тэгэхээр би ч нөгөө хүмүүс идэ будаад идчихэж байгаа. Дөрүүлээ идэхгүй болцсон гэдэл тань биш. Би нөгөө хамаал салаад малаадын авч идэл за гэрийнхнийхээ өмнөөс яхтай би жирэмсэн чи тавсан чад ингээл идээд суужсэн чинь яг нөгөө талхаа гараад цаймаа галтгоо малтгоонд очиж аяг тав хурааж өгчөө буцаж ирэхдээ идээл сууж ийн үү гээл ингэсэн чинь би ингээл нулимстайгаар хамтаг нулимстай бууддаг. Тэр ингээд амар ингээд хөрж байгаа юм шиг. Тийм нэг уул нэг хөрж байхгүй хараа идсэн сууж ийн манай хоёр л гэж хэлж байгаа юм л та. Тэрийг мэдж байгаа юм. Тэгтэл ингээд амар эвгүй бол тэр шиг нөгөө юм жижигхэн өгүүлбэр чи хаяа заримдаа нэг юм сэтгэл ингээд нэг хэлэхгүй орчдөг шнэ. Би айлд ороод та гурийн идэхгүй тэгээ байнгут би тэрийг бүр тэгээ хэлсэн бүр түмний урдаа. Энэ гурав чи идэхгүй юм. айл майлын бүх хүмүүстэй нэг чи одоо ингээд яг вэ би жирэмсэн одоо хүүхдүүдтэй би идээд тухайн юм яриад би чинь ингээд нөгөө нэг тиймэрхүү юм яриа. Тэгээд яг вэ тэрийн төлөө инээгээл нөгөөдөг чи. Гэхдээ тэр хүн ерөөсөө намайг ингээд нөгөө одоо эвгүй болгочлоо да гэдгээ нөгөө анзаарахгүй би яг вэ тэгээ хэлж чаас стил надаа ингээд жоохон наа тэгэл ингээл юм мэдэрх гэх юм хошиг яваад юм. Эсвэл хүүхдэлтэй давхуулаад өөрөө идвэрсэн. Яг тиймэрхүү юм жижиг сажиг юм гарна шүү дээ. Эмгтээч ч одоо. Тэгээ тэрийг нөгөө илэрхийлж чадахгүй гарахгүй байсараа нөгөө нэг уучлалтаач авч чадахгүй харин тэр ойлголтын зөрүүг одоо жишээлбэл манай нөхцөл бит өөр ч гэсэн ерөнхийдөө ингээд 50 монотоны төрлийн хүмүүс болохоор нэх ингээд идэггүй. Гэхдээ хаяа салют будахаар би ингээд зүгээр байж байгаа ярилцаад чи тэгсэн чинь ингэсэн гэж ярмаар байдаг байхгүй. А манай хүн болохоор ингээд муудалцвал за хоёлаа эвлэрий наашир тэврий гэдэг байхгүй. Би ингээд өдөржингөө бусад үед тэврэлдэх дуртай мөртлөө яг муудалцсан үед тэврэлдэх дургу. Тэгэхээр уйлчдаг байхгүй. Уйлахаар юу ч ярьж чаддаггүй байхгүй. Тэгээ эцэст нь эвлэрчдэг. Тэгсэн мөртлөө ямар ч гаргаж чадаагүй байсан. Гаргаж чадаагүй хамаг ингээд нөгөө зангилаагаа тайлж чадаагүй жиж эвлэрцгээсэн байгаад байдаг байхгүй. Тэгэхээр би тэрийг нь болиулмаар байдаг юм. Яаж болиулах гэхгүй шүү. Тэрийг заавал одоо ярих хэрэгтэй байдгүй. Нөхөр чинь завсарлага аваад амжаах гэдэг. Тийм. Мох өгнүүд хэлэхгүй. Шууд ингээд галзуу хулхан шиг дайрч орох юм бол амар мох өгнүүд хэлчин. Эрэгтүү ер нь тэрнээс ингээд сэрэмжилж яадаг. Тэгээ би за гарчаад ирээ. Гал унтраагаад байна шүү дээ. Гал унтраагаад биш. Тэр сэдвийг одоо тэврий гэдэг нь зүгээр амаа татаад хоёлаа цаашгаа зур дуугаад төвчээд амьдрэх гэсэн үг биш. Тийм. Жохон эвтэйхэн болж жагаад аятайхан ярих удаа. Хэл ярих юм бодож жагаад гэж бодож жагаа байх. Тэгсэн яхаа зарим тиймэрхүү анзаарч чи ингээд дараа нь тэгээд ярьж болдгүй юм уу? Одоо ингээд чи ингээд хэврэлтэд эвлэрсэн байж болно шүү дээ. Гэхдээ ингээд эвлэрээд тойр унтсан гэсэн маргааш өглөө тайвширч шүү дээ. Ингээд одоо ер нь бол яг хоёлаа дажгуулъя л да. Гэтэ яг тэр үед яг яасан чи яг тэгсэн болохоор тэгсэн юм уу? Гэж зүгээр маргааш зүгээр гимгүү асуугаад ирээ. Тэгээд би ингээд маргааш ч юм уу дараа нь ч юм уу сөхөхөөр би өөртөө ингээд итгэлгүй л байгаа байхгүй юу?
Би ингээд олон юм ярихаар яншсан болох үедээ, үгэлсэн болох үедээ гэж бодоод байсан. Энийг завсарлага гэдгийг нөгөө ойлгох хэрэгтэй. Одоо хоёулаа завсарлага авч байгаа хамгийн их байж болохгүй. 14 оны дараа ярьж болохгүй, 1 оны дараа ярьж болохгүй. Гэтэ нэг 30-аас 1 цагийн дотор завсарлага аваад тэгээд тэр завсарлага авсан хүн нь буцаж орж ирж яриаг буцаага тэр ситуац руу оруулж ирдэг байхгүй. Гараад явсан те орж ирлээ. За тайвширчлаа. Арай ухаалаг бодчих. Тэгсээр эцэг 3 4 хоног өнгөрсөн. Арай дээр зэгцэрчлээ тий. Арай дээр чамд ойлгуул чадгаар болчлаа. Арай сэтгэл хөдлөлтөд автгааргүй арай гайгүй болчлоо шүү. За одоо ярилцъя. Тэр нь ингээд эрэгтэй хүмүүст хэцүү байдаг бах та. Үгүй мэдгүй. Одоо эмэгтэй хүн бол одоо жишээ нь бид нар шууд л ярьж уурлаад за яг хаа ингээд гараа явлаа штэ тий хэрэлдмээргүй ингээд би за үгүй би энэ дээр модлох. Буцаж орж ирээ. эмэгтэй хүн бол зоолтой яг мэдгүй ярих байх. Яагаад ч юм. Би бол ярина хэрвээ жишээ нь. Тэгмүүд эрэгтэй хүн ч болохоор нөгөө нэг тайвширч чараа тэр чигтээ тайвширч байж нөгөө тэгдэг заагаад нөгөөдгөө хизээч ярих. Нэг бол ингэдэг баг. Дахиад ярингууд яг саяны арай гэж тайвширсны өмнө харин тэр айдаг ч момент руу буцаад очиж нь одоо шиг амжилттай тэгэж яриад тэрийг мэдрүүлэх хэрэгтэй байгаад ингээд болчих юм байна штэ гэдэг. Би өөрийгөө тайвшруулад, энэ хүн өөрийгөө тайвшруулад, арх дарсагт өөр хүн найз нөхөд ах эгчтэй очиж ярихгүйгээр аятайхан болонготой бит хоёр суугаад ярихад арай дээр байдаг юм байна. Тэгэхээр хоёулаа энийг зуршил болгочих. Тэг яг гал авалцсан байгаа дээр ямар ч асуудлыг шийдэхгүй. Энд тэг ингээ амар хэцүү ингээд яг уу ингээд анзаархаар ингээд эмгтэй хүний л нэр ингээд ухаан тийм чи л ухаантай байхгүй бол гэдэг шиг нэг. Гэтэ одоо тэгэхээр амар үр хариуцлага нэг сандаа яг гэтэл одоо хийнээс л гаргаж байгаа л нэг юм одоо эфорт байгаа юм байна л да. Тэгвэл одоо хулан одоо чинь ингэнэ штэ болтой яриад байгаа тэрвэрх гин уцраг чи тэрврүүлэх нь байна тий. Тэрврүүлснийхаа дараа ойлгох нь байна. Үйлч болно. Тэрнийхаа дараа за хоёлаа за намаа ингээд одоо юу гэдэг тий айгаа Холливуудын кино тайвшруулах юм баярлаа. Гэтэ хоёлаа энэ асуудлыг хэсэг тайвширсныхаа дараа үргэлжлүүлээд ярина шүү. Надад хэцүү хിവэрэ байгаа шүү болтоо гэж хэлээд тэгээ буцаа ярихдаа аль болох одоо ингээд дайрахгүйгээр давшилахгүйгээр гэтээ ингээд нэг юм ягаад ч юм ингээд зүгээр би зүгээр ярьж байна. Чи яага ордод ууг би зүгээр ярьж байна гэдэг нэг юм яг орилдсон зогсож идэг тийм. Айл болох тэгж одоо нөхөр мөхрөө айлгаж давшиж байгаа тийм мэдрэмж өгөхгүйгээр тэрийг ямар ч байсан л нэг удаа маш амжилттай болох өөрөө ч гэсэн бас тайвшрах хэрэгтэй юм шүү. Тэгвэл гоё шүү дээ. Тийм. Хоёулаа л яг ингэж адилхан төвшөнд очиж ярилцахгүй болдог чинь тэгээд стил за нөхөр эхнэрийг тайвшруулах ёстой биш байхгүй юу? Өөрөө бас өөрөө тийм. Одоо тэндээ йога хийн үү, дуугаа дуулна уу? Энэ бол бидний өөрсдийн өөрөө олцсон байх хэрэгтэй арга барил нь. Тэгээ хүн байж болохгүй тий. Одоо яг өөр хүн байж болохгүй. Эсвэл ямар нэг аддиктэд болохоор донтолтод хүрэхээр юм байж болохгүй. Тийм яг тэр нөхцөлтөө л тайвшруулах. Иймэрхүү юм яхаар яг л хоёулаа л адилхан юм төлөвшөлтэй байхгүй мэдгүй би бинийгаа төлөвшүүлэл ингэж хамт сурж авахгүй бол нэг ганцаараа өөрийгөө амар сургаал төлөвшүүлээд христийн нөгөөх маань буцаал нөгөө дахин ороод ирсэн гэдэг юм хэлсэн. Тэгэхээр ингээд танаа энийг ингээд бас амарсаа ойлгох хэрэгтэй л байгаа юм л та. Тэг яаж энэ эфорт гарч ийн вэ гэхээр одоо ингэж асуудаг байхгүй юу? Таны нөхөр энэ хосынхаа харилцаан дотроос хүндэтгэл, бишрэл, магтаалыг авах ёстой гэж та боддог уу? Ивент итгэгч Whisper Restaurant. Тийм үгүй л гэж хариулна. Тийм л үү яах вэ? Тийм л гэж хариулна. Ингэж бодож байгаа өгж байгаагаа бодчихлоо. Бишрэл, магтаал, хүндэтгэл. Энэ гурыг өгөх ёстой гэж бодож байгаа хүн энэ зүйлсүүдийг хийх ёстой гэдгээ мэднэ гэсэн үг. Бид нар яаж ч ууртай байсан гэсэн хүндэлдэг ээж аав эмээ өвтгөө яадаг үлээ? Яагаад гэвэл та тэр хүмүүсийг надтай харилцах харилцаанаас хүндэтгэлийг, магтаалыг, бишрлийг авах ёстой гэж бодож байгаа учраас тэр уураа бариад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ байх ёстой гэсэн. Айгу гурвуулаа дээ. Аль нь байна? Тэгэхээр амар ойлгомжтой яг юу өглөө хариулт өгч. Тийм байна. Яг ингээд бүр нэг тэнийг хүн биш юм болохоор хавчтай ойлгоод байгаа гэсэн. Бийлдээ гэж. Тэгээд тийм ч гэсэн нөгөө яг бас гол юмыг нэг хүн чинь ингээл нөгөө ярилцаж явахгүй өөрөө ганцаараа тэрийг ухаж ойлгоно гэдэг чинь амар төвхтэй ш. Тэгэл тийм болохоор л ер нь найз нөхөд юу гэдэг чинь очиж ярилцдаг хүмүүс байдаг шүү дээ тий.
энэ тэгээ марлгаа байх нь аяйгуу гоё юм байна. Харин үрийн бас гурав Харин тийм ээ. Хаяач Мөрийг гэлээ. үгүй вэж та хоёр Буруу сонголгоо яваад тэйггүй. Одоо гэхдээ одоо үед мэдгүй ээж аавын үеэс илүү одоо үед бол амар ингээ боломжтой одоо бид нарт ингээл бүр үнэхээр гэр бүлд ингээ асуудал үүсээд байвал яаж чагаад эсвэл хамтдаа юм гэр бүл сэтгэлзүүлж байгаа ч боломж болцсон байгаа байхгүй тий. Тэгэхгүй нөгөө нэг дээр үед мэдчихэж одоо нөгөө буруу газар очиж буруу магадгүй буруу хүн дээр очиж юм арчдаг. Тэнгууд буруу зөвлөгөөг авчдаг. Тэнгуудаа Тэгэхээр энэ нь шүү дээ тий. Бүх харилцааг аврах гад хичээдэг ийм загвар бол биш шүү дээ. Тий. Яагаад гэвэл уусаа бичсэн байдаг байхгүй тий. Энэ заавар зөвлөгөө энэ хүчин чармаалтуудыг бүгдийг гаргасан ч биелэхгүй харилцаа байгаа. Яагаад гэвэл угаасаа бүх харилцаа аврагдах ёстой байдаггүй. Тэр сэтгэл зүйч хараад мэддэг үү те? Та хоёр бол шууд мэдхгүй юм байна даа. Тэгэхээр нөгөө би салсан эсвэл би амжилтгүй байгаа бол би эдгээрийг хэрэгжүүлж чадаагүй гэж шууд дүгнэлт биш. Тэгээ зарим харилцаа аврагдах шаардлагагүй байдаг те. Ёсгүйч байдаг. Тэгсээ бүр зөвхөрсөн хан тиймэрхүү байх шүү дээ. За. Захалтай хэдүүлээ ингээд Энэ тэгээд ингээд айгу өргөн одоо хүрээний яриа учраас бидэд бол бас ингээд сая жоохон зах цухаас нь хэмнэлж ингэчтэй эмтэлж ярьлаа шүү дээ тий. Гэхдээ ингээд бас хэрэгтэй зөндөө олон яриа мэдгүй зөндөө олон өнцөг бас гарч ирсэн байх гэж бодож байна. Магадгүй үнэхээр мэддэг өнцөг нь гарч ирээд маш хантай санагдаад тэрний араас манай маргалгоогийн зөвлөгөөг сонсоод ингэх ёстой юм байна. Ингээд үзүүл зүгээр юм байна гэдэг тэр бас нэг арай өөр арга барилыг ч гэсэндээ өгсөн байх гэж бодож байна. Тэрэнд бол итгэлтэй байна. Тэгээд бид энэ удаагийн одоо дугаараас миний хувьд дөрвөн мартны тухай мэдж авлаа. Тийм магтаалыг хэрхэн яаж хүлээж авахыг уучлах болон уучлагдахын тухай, гомдлын тухай гэдэг ингээд газрын зураг тухай. Яг биднэрт газрын зураг үүсэж байгаатай адилхан бид нар ч гэсэндээ нөхрөө зураглах хэрэгтэй тий? Яг тийм. Тэгэхээр бид нар дотроо тулгаагийн газрын зургийг, болдоогийн газрын зургийг дотроо хэрхэн яаж бий болох вэ? Тэднэртэйгээ эргээд бид нар яаж харилцах вэ гэд өөрсдийнхөө кейс дээр ярьж байгаа бүх юмыг буцаагаад дэрэгтэй байгаа хань ижлүүд дээрээ уруулж бодох тэр одоо бодлыг ингээд бүх зүйлийг өглөө. Надад бол маш талархалтай, баялаг сайхан дугаар боллоо гэж бодож ин та хэдийн байна. Сайхан байлаа. Өстой сайхан байлаа. Амар гоё. Анх удаага яг үннийг хэлэхэд би бол ерөөсөө манай хулан маань туршлагатай шүү дээ. Сэтгэл зүйчтэй уулзч байсан байна. Өөрөө ч угаасаа ер нь сэтгэл зүйч юм шүү дээ гэж. Хог хүний хөгжилтэй. Өөрөө нөгөө амар юм бодож ингэж байдаг хүн ер нь бол битэрч шал өөр төрлийн хүмүүс ааж. Тийм болохоор надад бол үнэхээр яг нэрэл бас ийм байх хэрэгтэй байдаг юм байна. Ингэвэл нэрээ ингэм гэдэг амар олон зүйлийг бол мэдчих чадлаа. Тэглээ өстой. Тэгээд бит хоёрын кейс бас адилхан юм шиг хэрнээ бас ингээд өөр өнцг нь өөрөө тийм байна. Өстой гоё л. За баярлалаа. Тэгээд та бүхнийг уйдаагаагүй ах гэж бодож байна. Цаг зав гарган үнэхээр одоо хүрэлцэн ирж чин сэтгэлээсээ өөрсдийнхөө нандин гэр бүлийн орон зайд биднийг жаахан ч гэсэн оруулсан энэ үүдээ нээсэн та бүдтэй маш их баярлалаа. Бэлгээ авъя хөө. За тэгээд манай Soul Lab-ийн ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab-ийнхаа бэлгийг өгч байна. Энэ хоёр одоо жихээр хэлж байгаа юу? Түүн хэрэглэж байгаа. Бүүн хэрэглэж байгаа. За юмс тий. Тийм. Хоёлоо жоохон. За Baby Lab одоо удахгүй өөрөж байгаа. Одохгүй хэрэг байна. За манай охид эмэгтэйчүүдийн бас ихтгэлтэй Oxy брэндийг хэрэглэж байна. Ямар гоё утнуудтай юм бэ? Харин тийм. Дахин хэрэглээд Эко гэж үү. За баярлалаа. Ингээд энэ удаагийн Soul Lab-д манай сэтгэл зүйч маргалгаа ирж бидний одоо химийн орц найрлагын тунг таарууллаа. За тэгээд түүхий дээр хангасан. Манай контент бүтээгч миний хайрт найз Хулан маань мөн одоо дуучин миний хайрт найз Санчир хүрэлцэн ирлээ. Та гуравтаа маш их баярлалаа. Тэгээд бид гурав болон манай сэтгэл зүйч маргалгаа бид дөрөв маш үннээсээ байсан шүү. Та бүхэн маань энийг ойлгож хүлээж аваарай. Тэгээд Soul Lab та бүхнийг хизээж ганцаардуулахгүй дараагийн дугаараар дахиад ийм сайхан хантай мэдрэмжийг өгч дахиад дараагийн зочдтойгоо чин үннээсээ байх болно. Энийг л амлая. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.
Lab.